Сайн байцгаана уу? Энэ удаагийн видеогоор 2019 болон 2023 онд гарч байсан 2 бүлэгтэй маш сонирхолтой анимыг бэлтлээ. Эхлэхээс өмнө лайк, subscribe-аад арж дэмжээрэй. Баярлалаа. Ингээд аним руу орцгоё. Нэгэн залуу тариалангийн талбай дунд зогсож байх ба Торс гэд түүнийг дуудан харахад эхнэр нь хүүхдэд тэрвэрсэн харагдана. Хельга гэд очих гэтэл урд нь нэгэн зүйл тэглэх ба цусан тутгалсан цогцос байв. Гинтл ухаан орж тулалдаж эхэлнэ. Юу болсон бэ? Би чинь зүгээр үү гэж асуухад зүгээр дээ гэв. Энэ байдлаараа тисэхгүй нэгэд түүнийг Блокитэй хамт тэргүй игнийг нэгтэг. Харин би өөрөө дайсныг зогсооно гэд явна. Торс зав хооронд дамжин үсэрч замдаа тааралсан дайснуудаа бүгдийг нь хятан явсаар нэг нөхөртөө ноцолдон хамт ус руу унана. Түүнийг устган усанд сэлж явсаар ойролцоох арал дээр гарч ирнэ. Нэгэн хүү голоос ус аавн гэртээ зөөн авчирна. Их чин Торпын хониндоо өвс өгөөд үнээгээ саачих гин. Нэгэн аялагч ах хүү аялж яваад шинэ их газар олсон талаараа хүүхдүүдэд ярьж өгнө. Тэрхүү газар нь жимс ногоо ургаж өвсөөр хучигдсан үзэсгэлэнтэй газар байх ба Винланд гэж нэрлсэн гэв. Торпинч гайхалтай юм а гэхэд бусад хүүхдүүд хүн байсан уу? Дулаахан уу? Исландаас том уу гэх мэт олон зүйлс асууна. Мэдээж эндээс том, уугуул иргэдтэй ч таарсан. Ойлголцоход хэцүү байсан ч найзууд болж чадсан. Энэ толгоон гоёл, гаансыг тэд өгсөн. Энэ бол жинхэнэ дайчны зүүдэг зүйл гин. Энэ үед гаднаас Торс орж ирнэ. Лейв Торфиныг том болоод манай хөлгийн багт ороорой гэхэд одоо аваад яваач гин. Өөр нэгэн хүү өвөө маань баруун зүгт Ёрмунганд байдаг. Ойрцон хүлгүүдийг бүгдийг нь устгадаг. Бас түүнээс цааш юу ч байдаггүй гэсэн гэв. Лейвч тийм болохоор л би гайхалтай байгаа биз дээ. Энэ бол баталгаан гэв. Хүүхдүүд ч бүгд л таныг сахалтай хүүхэд гэдэг. Аялалд явдагч тулаанд хэрэг болдоггүй гэхэд намайг тулалдаж чаддаггүй тэнмэл хөгшин болохоор итгэхгүй юу гэд Торс эднэр намайг шоолоод байна. Тэднийг сургаад өгөөч гэтэл өнөөдөртөө боллоо гэснээр бүгд харьцаахаар болно. Томчууд ч Гренландад хүмүүс хөлдөж өгсөн талаар ярилцсан сууна. Өглөө болж бүгд л цасаа цэвэрлцгээж байх ба Торс охинтойгоо байшин дээрх цасаа цэвэрлэж байгаад Юлва гулгаад унчихна. Энд нэг зүйл байна гэд ухаж байгаад нэгэн боолыг олно. Харин Торпин далаа ширтэн суугаад өчигдөр ярьсан зүйл чинь үнэн үү гэхэд бүгд үнэн гэв. Торпинч тэгвэл намайг аваад яв гэхэд хөлөгт суумаар байвал ааваасаа асуу гэв. Аав их харамч зөвшөөрөхгүй байх гэхэд үгүй дээ. Энтхийн далаа их аюултай. Би залуудаа Гренланд руу явж байгаад мөсөнд гацаж байсан. Хоол хүнс дуусаад бүлэг маань мөсөнд хавчигдан эвдэрсэн. Бид далаа дээгүүр алхахаас өөр сонголтгүй болж нэг л мэдхэд би ганцаараа үлдэж 6 хамтрагчаа алдсан гэхэд Торпин яагаад бид ингэж амьдрах ёстой юм бэ гин. Харин Торс боолыг гэртээ оруулан амийг нь аврах гэж хичээнэ. Юлва тэр өвчгсөн юм шүү. Хөл гар нь ялзарчихсан байна. Зүгтсэн боолоос болж бид асуудалд орох байх гэв. Энэ хүнийг одооноос эхлээд хөгшин аялагч гэдээ дуудаад явъя. Хөгшин аялагч бид энд зугтаж ирсэн. Өвөг дээдс маань дорн зүгт Норвеги гэх газар амьдардаг байсан. Тэнд хамаагүй дулаан, чулуун хавслуудаар хамгаалагдсан сайхан газар. Нэг л өдөр Харалд гэх хүчтэй залуу гарч ирэн. Тэдний цэргүүд тосгодыг эзлэн тэр анхны Норвегийн хаанд өөрийгөө өргөмжилсөн. Хүмүүст хааныг даг эсвэл Норвегийг орхих гэж тулгсан. Олон хүн түүнийг эсэргүүцэн явцгаасаа гэхэд Торфин та бол худалч аав маань зогтох хүн биш гэд уурлан явна. Түүний гэртээ орж ирэхэд боолж ухаан орсон байх ба намайг битгий буцааж явуулаач гэж гуйна. Торс хаанаас ирснийг нь асуутал уулын нөгөө талаас Халфданы харшаас ирсэн ба тэнд байхыг хүсэхгүй байгаа ч өөр очих газар байхгүй гэв. Гэтэл гаднаас хүн орж ирэн бомбт дээр Халфдан ирчихлээ гэд Торсыг аргалж өгөөч гин. Нөгөө нөхөрч өчтөр шөнө миний нэг боол зүгтсэн. Мэдэх хүн байна уу гэхэд нэгэн залуу дахиж тулдах гэж шалтгаан тоочин ирлээ гэж уурлана. Гэтэл нэг нөхөр чи миний гарыг тасцсан залуу байна гэхэд чи өөрөө ахын маань хөлийг тасцсан гэж маргалтахад Халфданч түүнийг зогсоон нүрийг нь гинжээрээ хуу татна. Боол хий юм харж гэр бүлийнхэнтэйгээ уулзаж байна гэж бодон би хаана байна вэ гэхэд Торс холын хол өрнөдөд далайн цаана Винланд гэх газар байдаг. Тэнд дулаахан, үржил шимтэй, боолын худалдаа, дайнгүй, амар тайван газар. Бидэнтэй хамт явах уу гэхэд энэ газрыг Винланд гэдэг байх нэ гэтэл гаднаас Халфдан орж ирэн боолоо авахар ирлээ гэв. Торс түүнийг хідэр авсныг асуухад 2 хонь гин. Тэгвэл 3-ыг өгье гэхэд түүнийг авч явж бусдад нь сургамж болгон яргалнаа гэв. Торсч босч ирэн тэгвэл 4 хонь гэхэд 2 дахин их болго гэв. Болж байна гэтэл үхлүүд болсон боолын төлөө 8 хонь өгөх гэж байдаг гэд явна. Боолч удалгүй өгөж Юлва 8 хоноор авсан ч удалгүй өгчихлээ гэж уйлна. Торфин ааваасаа бид дорндоос зүгтэж ирсэн юм уу гэхэд тийм ээ гэв. Тэгвэл эндээс зүгтахыг хүсвэл хаашаа явах вэ гин. Хөгшин аялагч маргааш Норвеги руу явж 8 хийн арьс ноосоо дарсаар солино гэв. Далаад зав харагдах ба Торфиныг аавда
тулааны хөлөг ирж байна гэж хэлгэн. Тулааны том зав дүүрэн цэргүүж ихссэн байх ба троллын Торсыг асуусан гэж ярилцсан. Торс жирж Йомын дайчдаа би энд байна гэхэд бүгд түүнд ёслоход тосгоныхан гайхан харцгаана. Энэ хүртэл хайж ирнэ гэж бодсонгүй гэхэд таныг хараагүй их утсан байна. Ийм газар нуугдаж байна гэж сансангүй гэв. Олон дайн иргэд англи зэргүүдэд алуулсан. Тэр дунд Дайны хааны охин дүү байж таарсан. Эсвэн хаан дүүгийнхээ өшөөг авах шалтгатай болсон. Йомын дайчид Дайны аримтай нэгдэн англи руу дайрнаа гэв. Торс энэ бол умардын жижиг тосхон. Том улс гүрнүүд яах нь надад хамаагүй гин. Харин Флоки өдөрдөгч Сигвалдыг бүх зэргүүдэд цуглуул гэж тушаасан. Шалтгаан сонсохгүй. Зогцсон нэгэн байсан ч гэхэд Юлва Торфын хоёр зогцсон гэдгийг нь сонсоод их л гайхна. Йомын дайчдын ахмад троллын Торс энэ дайнд чийч оролцсон. 15 жилийн өмнө зогцсон ч гэсэн энэ удаа нэр төрөө сэргээж чаднаа гэтэл Торс тэрийг хэлэх гэж тулааны хөлөгтэй ирээ юу гэхэд агуу Торсч их өөрчлөгдөжээ гэд тосгоныхноос сүрдүүлнэ. Хүүхдүүд ч хөөрчихсөн аав чинь гайхалтай юм аа. Биднийг дайнд авч явах болов уу гэж ярилцсан. Торс өмнө нь Йомын дайчин байсан юм шиг байна гэв. Тэд хүчтэй юу гэхэд хитрхи хүчтэй болохоор тэднээс татвар авч чаддаггүй. Умард далайн хамгийн хүчрхэг арим гэв. Флокич бүх зэргүүдтэй ухар гэж тушаан. Би бол Йомын дайчдын Флоки. Өдөрдөгчийн тушаалаар Баатар Торсыг өөрсдийн айрамд нэгтгэхээр ирсэн. Тэр зөвшөөрч нэг цэргийн хөлөгтэй нэгдэхээр болсон гэд явна. Тосгоныхан ч дайнд орхоно гэж хөөрөн баярлцгаана. Харин Торс тосгоныг асуудалд оруулчихлаа гэж санаа зов. Өмнө нь хүн алж амьдарч ирсэн ч нэг л өдөр дайны талбараас зүгтсэн. Үхсэн гэж харагдах байх гэж бодсон гэхэд Лев тэгвэл дахиад гítэл зохирол энэ тосгон миний оронд шийтгүүлнэ. Йомын дайчид зүгтсэн хүнийг өршөөдөггүй. Хариуцлага үүрэх цаг иржээ гэв. Бүгд тулааны хөлгийг гарган бэлтгэцгэн. Торфын аавынхаа юмыг ухан хутгийг нь гарган харж байтал аав нь хутгнаас нь барьж аваад энэ бол хүн алдаг зэвсэг. Чи хэнийг алах гээв гэхэд дайсныг гэв. Чиний дайсан хин юм гэтэл хаалфтан шиг муу хүмүүс гин. Харин аав нь чамд дайсан гэж байхгүй. Гимтэж болох нэгэн гэж байдаггүй юм гэхэд та худлаа ярьлаа. Маргааш дайнд явж дайснуудыг алах гэж байгаа биз дээ гэд уурлаад гараад гүчгэв. Өглөөж болж хөгшин аялагч өнөөдөр далаад гарахад сайхан өглөө байна гэв. Харин Ферой гэх арал дээр хэсэг бүлэг нөхдүүд санваартан модонд хүлчихсэн сүх шидэн хөгжилдөцгөөж байгаа харагдана. Йомын зэргүүд ч тэнд байх ба Флоки танаа хүмүүс хөгийн зүйл хийдэг хിവэрэ байх шиг гин. Түүний цогцыг 5 фунт алтаар солилцсон. Хөлөг болон бараан та нарынх. Торсыг ал гэв. Йомын тролл гэж сонсож байсан юм байна. Алж болох юм уу? Та нарын хувьд Баатар биздэй гэхэд тэр цэргийн хууль зөрчсөн. Цаазын ялтай гин. Ашилаатч бид төлбөрөөл авч байвал ямар ч ажил хийнэ гэв. Гэтэл гинт гаднаас жаж шидэх ба уучлаарай гар халтарчихлаа гин. Ашилаатч намайг онох шахлаа гэд Флоки тэр хоёр тохиролцоод гарна. Гарч ирээд Бьорн сайхан шидлээ. Флокич гайхсан гэв. Жаж шидсэн газарт нь Йомын цэрэг байсан байж таарна. Нэгэн охин явж байгаа залуусын нэгэнд санаа зовон зогсох ба хөгшин аялагч санаа зоволтгүй. Торс тэднийг замдаа үлдээхээр болсон. Харин би буцахдаа тэднийг авч ирнэ гэв. Торс явхаар болж Торфиныг хайгаад ололгүй. Их нэртэй захиад замд гарахаар болно. Тулааны хөлгийн нэг талд нь 5 залуу сууж, нөгөө талд нь Торс том сэлүүр барин ганцаараа суусан байв. Тосгоныхон ч бүгд тэднийг гаргаж өгөх ба Торфин ирээгүй л байв. Манай хэд ч далаад гарan дайнд хөөрч байсан нөхдүүд бүгд л муухай царайлан сууцгаана. Торс хэсэгтээ сэлүүрдэх хэрэг гарахгүй гэтэл тэгвэл буцаж очихгүй гэсэн үгөө аваа гэхэд тийм ээ гэд гайхан хартал торхон дотроос Торфин гараад ирнэ. Нөгөө талд Ашилаад энэ ажил с жигтэй байна. Флоки олон зүйл нуугаад байна. Торсыг цаазлах ял гэсэн нь худал, харин аллага байх гэв. Бьорн ч мөнгө авч байвал хамаагүй биз дээ гэхэд тэр биднийг ашиглаж байгаа нь өөрөө ялагдахаас айсандаа байх гин. Бьорн ч бүхэл бүтэн салаа нэг хуучин дайчнаас айн гэж үгээд гайхна. Хөгшин аялагч Ферой арал харагдаж байна гэв. Торфин сэрээд бид Англид ирж гисэн үү гэхэд энэ бол Ферой арал. Исланд, Норвег хоёрын голд байдаг. Энд тосгон байгаа. Жаахан амраад цааш хөдөлнө гэв. Манай хэд ч хавцлаар орон явж хөгшин аялагч нэг зүйл сонирн байна гэхэд Торс ойр хаваа ажиглан хавцлаас чулуун унаж байгааг анзаарна. Хөгшин аялагч байшингийн тоо цөөрсөн байна гэхэд Торс ухарцгай муу совин татаад байна гэв. Дайснууд тэдний буцаж байгааг хараад тэдний дээрээс мод чулуу асхан буцах замыг нь хаана. Торс ч тэд ирж байна гэхэд Ашилаад хоёр тулааны хөлөгтэй гарч ирнэ. Торс сэлмээ зүүн Торфинд зөвхөн өөрийгөө хамгаалахад ашиглаарай гэд хутгаа өгнө. Бьорн нэг мөөг амандаа хийн 12 хүн нэг хүүхэд ингээд л болоо юу гэд Ашиладаас түүний хэр хүчтэйг би шалгая гин. Гэтэл Торс завин дээр нь гараад ирэх ба бүгд түүн рүү дайрч нэг нэгээр нь ээлжлэн цохиж унагна. Бүгд л тэр хин юм бэ гэж гайхан харцгаана. Бьорны эдсэн мөөг үйлчлэн галзуурч өөрийн ухаангүй болж өөрийн хүмүүс рүү ч дайрч бүгд зүгтэн ус руу үсэрцгэн. Торс галзуу дайчны мөөг идчихжээ гэж харна. Бьорн ч дайрч Торс түүнийг хоёр цохиод л унгана. Харин нөгөө завны дээрэмчид
завин дээр үлдсэн хід рүү дайрах гэхэд Торс Бьорныг авч хидээд өөрөө ч урд нь үсрэн гарч ирнэ. Та нарын хагас нь байхгүй болсон. Амь насыг чинь өршөөх болохоор явж үз гэхэд хинч хөдлөлгүй тэднийг харан зогсно. Торс ч хавцал дээрх харваачд тэгээд урд игнэнд 30 хүн ганцаараа байсан бол өөр гэж бодон Торфиныг харна. Торс Ашиладыг тулаанд дуудан ялвал хүсснээ хий. Харин ялагдвал ухарцгаа. Эсвэл 12 боолтой болох гэж 2 дахин их хүнээ алдна шүү гэв. Ашилад яагаад намайг удирдагч нь гэж бодов гэхэд үнэртэж байна гэв. Ашилад ч инээн Олофын хүү Ашилад гэд тулааныг хүлээн ав. Торс хүмүүсээ холдуулахад Ашилад завин дээр нь үсрэн гарч ирээд чамаас ч гэсэн үнэртэж байна. Йомын трол гэхэд чамайг Флоки явуулаа юу гэв. Торс ч түүн рүү ойртоход Ашилад олсыг тасланд даруул унах үед доогуур нь гарч ирэн дайрсан ч Торс хоошлон цээжиндээ хөнгөн зүсүүлнэ. Торс зөрүүлээд араас нь хүчтэй дайрсаар Ашилад ч хамгаалсаар байв. Дахин хүчтэй дайрч нөгөөх нь хамгаалтал Торсын сэлэм хугарчхав. Ашилад хүчтэй савн дайрч Торс гарлуун зохин сэлмийг нь алдуулаад өөрөө авч хүзүнд нь тулгана. Ашилад хурдан дуусах гэхэд тэгх шаардлагагүй. Бууж өгснөө хийлгэв. Гүйцэхгүй бол энэ тулаан дуусахгүй гэхэд Бьорн сэргэж завруу үсрэн гарч ирэн Торфины хүзүнд хутаг тулган илдээ хаяг гин. Ашилат ч биднийг дүрм дагна гэж бодоо юу. Чамаа хэр хүчтэйг туршсан юм гэв. Торс та нар дүрмийг зөрчлөө. Энэ тулаанд би ялсан гэхэд тэр чухал биш. Миний бай бол чиний толгой гэв. Торс сэлмээ ус руу шидэхэд энэ тулаанд чи ялсан гэд гараа өргөхөд харваачд Торсыг харвацгаан. Ашиладад дайчны амлалтаа биелүүлээрэй гин. Харин хөгшин аялагчид миний толгойг Йомын өдөрдөгч Сигвалдид хүргэж өг дуудаж байхад нь алга боллоо гэж бодох байх гин. Торфинч уйлсаар гүйж ирээд аавыгаа тэрвэрнэ. Торфин аав өгчихлээ. Тим хүчтэй байж яагаад илдээ хайсан юм бэ? Дайчинд ил тэрэггүй байх учиргүй гэж уйлсаар. Ашилад 28 хүн гимтсэн ч ганц ч хүн үхээгүй гэснийг бодон суун. Хүмүүс нь ч түүнийг дуудан Торсын хүү завин дээр үлдсэн байгааг хэлнэ. Торфин яаж аавыг маань алж чадваа? Чамаагч бас ална гэж орилно. Хүмүүс нь ч түүнийг яах вэ гэхэд зүгээр орхичих, удахгүй өччихнэ гэв. Дээрэмчид завин дээр найралцгааж харин Торфин хоол ус байхгүй ядарч туйлдсан харагдана. Тэд явсаар англ дээрэн Ашилад хүмүүсээ дагуулan явхад Торфинч тэдний явсан зүг дагаж аваад халтарч унаа толгоогоо зохин ухаан алтна. Түүнийг сэрэхэд орой болсон байх ба гүйж явсаар гол дээр ирэн ус уугаад их л баярлана. Даанч тэр маш их өлссөн байв. Гинт модон дундаас хүн ойрлох сонсогдож гал гарч байгаа харагдана. Дээрэмчид тосгоныг шатан хүмүүсийг нь алж зугаацаж байв. Торфин тэднийг унтсан хойгуур тосгонд орж ирэн Ашиладыг олж ирнэ. Байшинд орж ирэн түүнийг унтаж байхад нь алах гэсэн ч чадалгүй гараад явна. Өглөө болж Ашиладыг гарч ирэхэд Торфин сэлэн барьчихсан түүнийг тулаанд дуудана. Хүмүүс нь ч ямар амар юм бэ гэж түүнийг шолцгоо. Ашилад ч унтаж байхад алахгүй яасан юм гэхэд би бол Торсын хүү. Тим хулчгар зүйл хийхгүйгээ дайрахад нөгөөх нь холдон, сэлмэнд модон зоогдсон, сэлмээ авч чадахгүй зогсоход Ашилад өшгөлж унахчихад яваад өгнө. Тэдэн дээр Флокигийн хүмүүс ирэн хөлсийг нь өгнө. Энэ үед бусд нь Торсын ихнэр дээр ирэн түүнээс үлдсэн зүйлсийг авчран бидний төлөө өөрийгөө золиослон баатарлагаар өгсөн гээд уучлалт гуйна. Хөгшин аялагч би Торфиныг заавал олох болно гэж амлана. Харин Торфин ойд ганцаараа бэлтгэлхийн түүнийг заавал ална гин. Өглөө болж түүнийг унтаж байтал Бьорн сэрэхэд Торфинч түүн рүү сэлмээ далааж намааг ашигласан хулчгар амтан гэж уурлана. Түүн рүү дайртал гараараа хаан түлхэж унгаад яваад өгнө. Харин шүн түүн рүү чон дайрах ба Ашиладын илдээч даахгүй гэснийг санан чон дайрах үед хутгаараа цээжинд нь зон алж чадна. Түүнээс хойш хутгаараа бэлтгэл хийж эхэлнэ. Дээрэмчид ч явхаар бэлдэж Торфин тэдэн дээр ирэн дахин Ашиладыг тулаанд дуудана. Ашилад ядаргаатай бацаан гэхэд хүмүүс нь ч инээлтэн хүлээж авал даа гэцгэн. Ашилад аавтайгаа уулзах гэж яараа юу гэв. Торфинч түүн рүү дайрч нөгөөх нь бултсаар өшөглөөд унахчихна. Дахин өшөглөн тулалдаж байж ингээд л болоо юу босооч гин. Торфин түүн рүү хутгах шидэхэд Ашилад гараараа хаагаад уйтгартай юм гээд явхад би чамайг заавал ална даа гэж орилно. Нөгөөх нь тулаанд гавьяа байгуулвал шагнал болгож тулалдъя гэв. Торфин хурдан гавьяа байгуулад чамайг алах болно гин. Ашилад хүмүүстэйгээ тулаан болсон газарт газардна. Энэ дайнд оролцвол овоо юм олох байх гэж ярилцсан. Оройн ойд буудлах үед Ашилад Бьорн хоёр дайн цэргүүдтэй уулзсан. Тулаанд нь туслан хариуд нь 5 пунд алт авахар болно. Гэтэл гинэт хоёр цэргийг харавн алж тэдэн рүү дайрч эхэлнэ. Дээрэмчид ч хариу дайрч тулалдаж эхэлцгэн. Энэ үед Торфин Ашиладын хэлсэн үгийг санан хутгаа сууглан зогсдол түүний араас англ цэрэг дайрч алах гэж байхад нь Ашилад түүнийг аварна. Дахин нэг цэрэг түүн рүү дайрахад дайралтаас нь бултан гидс рүү хутгаа зоон. Нөгөөх нь өвдөглөн дахин цавчих гэтэл бултаж дахин гидсэнд нь зоож ална. Энэ нь түүний анхны хүн алж байгаа явдал ба Торфинч уйлан орилж байгаа харагдана. Энэхүү бичлэгийг хийхэд хамтран ажилласан Rival Store-то баярлалаа. Энэ газар маань бүх төрлийн маус засах, механик кейбордны свич солих, чихвч засгаас гадна гадны хэсгийн эвдэрч илэгдсэн зүйлсийг сольдог. Мөн маусны наалт, мауспад бүх төрлийн хэрэгслийг авч явахд зориулсан хамгаалтын уут, хайрцаг гэх мэт дагалдах хэрэгслүүд байдаг ба
Энэ хаягуудаар нь ороод сонирхоод үзээрэй. Баярлалаа. Цаг хугацаа өнгөрч торфын тулаанд орон хүмүүсийг алж уламжлалт чадварлаг болж байв. Ашиглаад түүнийг тагнуулд явуулах ба шархацсан харагдана. Зүгтэж аваад гол тухайн алдсан байгааг нь нэгэн ээж охин хоёр олно. Түүнийг гэртээ авчин шархыг нь нэмчилж хооллоно. Тэдэн дээр Английн цэрэг ирэх ба тагнуул хайж байна. Түүнтэй ойролцоо өндөртэй гэхэд эмэгтэй энэ бол миний баг хүү гэж түүнийг хамгаална. Охин нь тагнуулыг хамгааллаа гэж уурлана. Гэтэл торфын галаас мод аван тэднийг зүгт гэж хэлээд гараад гүйчихнэ. Ашиглаад хүмүүстэйгээ торфиныг дохио өгөхийг хүлээж байх ба эрэг дээрх байшинг шатаан дохио өгснөөр тосгоныхон шатаж буй байшинг унтраахаар очиж хөгшин эмэгтэй торфиныг хүмүүсийг алж байгааг хараад уйлан зогсно. Ашиглаад хүмүүстэйгээ эрэг дээр буун ирэхэд тосгоны иргэд бүгд зүгтэн гүйлдэцгэн. Тэд ч хүмүүсийг алж хойноос нь хөөн. Торфин хөгшин эмэгтэйг харан гэр бүлээ бодон зогсно. Дайны хаан Англиас сэргүүдэд татан амраах тушаал өгнө. Зун болоход том дайралт хийх ба тэр тулааныг өөрөө удирдна гэдгээ хэлв. Дээрэмчид ч ажилгүй болсон учраас Бьорн Ашиладаас яах талаар асуухад шуудтай адилхан нүүдлэлнэ гэв. Тэд Францын дотоодын дайн болж буй газарт ирэх ба дайрч байгаа талд нь туслан олзыг нь хувааж авах хэлэлцээр хийлгэхээр торфиныг явуулна. Гэтэл торфин өдийг хүртэл маш олон хүн алсан. Тагнуулд гарч дотор нь ч нэвтэрсэн. Хангалттай амжилт гаргасан гэхэд Ашилад тэгвэл ядаж ганц хоёр дуулахтай толгой авчир гэв. Торфин бааз дээр нэрэн мэдээ хүргэхээр ирснээ хэлэхэд түүнийг тагнуул гэж бодон баримтлах гэж оролдоход харуулт хутга тулган захирагчтай нь уулзаж чадна. Тэдний захирагч нь олзны хагасыг авна гэснийг сонсоод хөлсний цэргүүд байж битгий давар норман жаалаа гэхэд цэргүүд нь Английн хойд зүгээс дайрч буй хүмүүс үү гэж гайхав. Торфин урд хаалгаар нь дайраад байвал цэргүүд ч л үхээд дуусна. Бид нуур хэсгээс нь дайрна гэхэд тийшээ очих боломжгүй хүрхрээ байгаа гэв. Энэ хэлэлцээрээс татгалзуул нөгөө талд жин саналыг тавих болно гэхэд цэргүүд нь сэлмээ тулган харин захирагч нь хэлэлцээрийг зөвшөөрнө. Торфин дохио өгөхөд бусад нь дайралт хийхдээ бэлтэн. Хүрхрээний доор байрласан цэргүүд сарны гэрэл туссан завны толгойг харан уулсан дээр луу байна гэж орилдно. Захирагч лууны талаар сонсон би ч бас хармаар байна гин. Торфинд чиний хамтрагчид ирсэнгүй гэхэд зүгээр л дайралтаа эхлүүл гэв. Цэргүүдтэй тушаал өгөн дайралт эхэлж Ашилаад ч хүмүүстэйгээ ирж байгаа харагдана. Харин торфин дайсны өдөрдөгчийг заалган цайз руу гүйхэд хууртчихлаа гэж бодон араас нь харавцгаан. Гэтэл модон дундаас нөгөө хэд нь заваа өргөчгсөн тагжгарыг дайрах шахам өнгөрнө. Гүйж явцгаасаар нууранд заваа буулган нөгөө талаас нь дайрахаар юм. Энэ үед торфин хан даган авирч ирсэн байв. Харваачид зав руу харван Ашилаад ч баг зэрэг хохирол амсах нь гэтэл торфин ханан дээр гарч ирсэн байх ба бүгд хүүхэд байна гэж гайхан харцгаан. Нөгөө хэд нь дайрахаа болчихлоо суман дуусчих уу гэж харна. Торфин ээлж дараалан алж явсаар захирагчийн толгойг тасдахад толгой нь ус руу унаж торфин араас нь үсрэнэ. Энэ үед нөгөө хэд нь эрэг дээр газардан Ашилаад хүмүүстэй дураараа дурагцгаа гэв. Харин нөгөө тал цэргүүд хэрмээ хаалгыг эвдэн дайрч орж ирэхэд аль хэдийн бүх цэргийг нь хятчихсан байх ба тэднийг аимшигтай юм гэж бодон зогсцгоно. Одоо захирагч ялалт байгуулсандаа баярлан инээд алдсаар орж ирнэ. Тэднийг зүгээр явуулчихвал аюултай, буцахтаа ч хөлгөө зөөгөөд явах байх. Тэр үед нь дайрна гэд инээд алдан баярлана. Гэтэл аль хэдийн хамаг эрдэнсийг нь хоосолчихсон байв. Ашилаад та нарын олз бол ялалт. Биднийх эрдэнэс асуудалгүй биздээ. Бид харин ч инэрмгүй хандаж цайзыг үлдээлээ гэд инээлтэн. Явж амарцгаая гэхэд торфин ирээгүй байна гэв. Одоо үхээ байлгүй дээ гэтэл торфин удирдагчийн толгойг шидэн завин дээр гарч ирээд Ашиладыг дахин тулаанд дуудахад дараа болцгоё. Эхлээд эндээс явцгаая гэв. Энэ үед луу харсан цэргүүд ярилцсан сууцгааж байх ба хүрхрээнээс гарч ирэх завны толгойг харан дахин орилолдон гүйлтэн. Нэгэн арал дээр хонь хариулж буй хүмүүс харагдах ба нэг нь тулааны хөлгүүд ирж байна гэж сандрахад нөгөө нь Ашилаад байна гин. Дээрэмчидч ингэж нэг тосгондоо ирлээ гэцгэн. Ашилаад энэ жил сайн байлаа. Өвлийг сайхан өнгөрөөгөөрэй гэв. Тосгоныхон тэдэн дээр цуглан тэд ч олж ирсэн алт эрдэнэс үнэт зүйлсээ завнаасаа буулгацгаана. Тосгоны залуучууд энэ жил дахиад шинэ хүн авах болов уу гэж ярилцсан. Гэтэл торфин зөрөгтөө нэг нь мөрөгчгөн. Нөгөөх нь ч уучлалтгүй гэхэд торфин муухай харахад айсандаа юу ч хэлж чадалгүй үлдэнэ. Харин явсан хойно нь яачсан жаал вэ гэж гайхна. Хүүхнүүд цуглчихсан Ашилаад гэж орилолдно. Харин Ашилаад тосгоны захирагчтай уулзаж байх ба тосгоны захирагч тэдний байр хоол, ундны мөнгийг бодон сууна. Ашилаад бид энэ жил ихийг олсон. Манай залуус арх хоол хангалттай өг гин. Захирагч баярлан тэмдэглэхээр болж боол охиныг дарсанд явуулна. Ашилаад тэр боол охин Норвег үг гэхэд тийм ээ саяхан авсан. Үзэсгэлэнтэй болохоор өндөр үнэтэй байсан. Баян айлын охин байсан болохоор ажилч хийж чадахгүй гин. Ашилаад та тулааныг гэрч болоод өг. Бас ямар ч хүнийг зөвөр ашиглаж болдог юм гэд торфиныг харам. Тулаан эхлэхээр болж торфин шууд л түүн рүү дайран эргээд Ашиладыг дайрахад хоош үсрэн болтно. Дахин дайрч сэлмийг нь гарнаас нь алдуулна. Түүний гарнаас барих гэхэд торфин дахин хоош ухрна. Ашилаа сэлмээ аавн түүний уурыг хүргэх гэж аавыг чинь хэн гэдэг байлаа?
Өшөө аавна л гэд байх юм. Би үнэхээр алсан юм уу? Яаж алсан билээ гэхэд торфинч биеэ барьж чадахгүй уурлан түүн рүү дайрч ашиглаад гарнаас нь бариад газарт унгаад уурлаж болохгүй. Бэлтгэл чинь хангалтгүй байна гэд мөрийг нь муталчхаад яваад өгнө. Нөгөө хитэн ч найрлан баярлаж харин торфин завин дээр харуулахын ганцаараа сууд. Ууралсан юм уу гэх сонсогдсон харахад аав нь зогсож байв. Торфинч аавыгаа хараад уйлан суун. Аав нь чамд дайсан байхгүй. Жинхэнэ дайчинд сэлэм хэрэггүй гэж хэлсэн шүү дээ гэв. Торфин гинэтл нойрноосоо сэрэн утгаа суулгахад боол охин хоол өгөхөөр ирсэн байв. Охин чи бас боол юм уу? Яагаад энд ганцаараа хооллож байгааг нь асуухад би бол дайчин. Хаана идэж уухаа би өөрөө шийднэ. Би чиний оронд байсан бол гором захирагчийг алаад зүгтах байсан гэхэд эндээс зүгтаад далай нөгөө тал хүртэл очиж чадвал тэнд юу байгаа бол гин. Торфинч аавыгаа бодон холын өмнө зүгт Винланд гих арал байгаа. Тэнд дулаахан, үржил шимтэй, боолын 8 дайнч гэж байхгүй. Тэнд очивол хинч олж чадахгүй гин. Дайны хаан цэргүүдээ удирдан Англи руу дахин дайрахад бэлэн болсон байх ба Свен хааны удирдсан дайны викинг цэргүүд хотуудыг эзлэн явсаар Лондонд ирээд зогссон байв. Энэ дайнд манай хэдж ирсэн байх ба эсрэг талд Торкл байна гэж ярилцсан. Ашиглаад Торфинд Торклын толгойг авчирхийг даалгана. Харин Флоки хааны үгийг дамжуулан Торклыг бууж өгч айрамдаа буцаж ир Английн амлснаас 2 дахин ихийг өгье гэхэд Торкл энэ улс аль хэдийн дууссан. Тэгэхээр юу ч хийсэн хамаагүй гэж баярлан аврах том чулуу шидэхэд онолгүй алтна. Нөгөө хэд нь ч хамаг урдаараа зүгтнэ. Дайны тал гүүрийг эвдэхээр дайрахад Торкл авраг мод шидэн завнуудыг олноор нь устгана. Энэ үед ашиглаад завтайгаа урагшлан Торфин гүүрлүү үсрэн гарахад Торкл түүн рүү дайрч эхэлнэ. Торкл бусдыгаа зогсон Торфинтой нэгийн эсрэг нэг үзэхээр болов. Тэд ч тулалд нь Торфин цохилтоос нь бултан эргээд хүзүүг нь онлон дайртал гараараа хаан зоогдсон чигээр нь гарнаас нь байран түүнийг хоёр тийш шидэлж байгаа харагдана. Ашиглаад ч бүтсэнгүйгээд дохиод уурахад Торфиныг хаяад ухарцгаана. Торкл чи хаягдчихлаа. Их хичээсэн байж өрөвдөлтэй юм а гэхэд Торфин түүн рүү дайрч хоёр хурууг нь таслана. Чи ч овоо юм а. Дайчин минь нэрээ хэл гэхэд Торсын хүү Торфин гэж хэлээд ус руу сэрчихнэ. Нөгөөх нь ч Торсын хүү юм уу гэж гайхан түүний араас хөгжилтэй байла дараа дахиад тулалдъя гэж орилно. Флоки Лондон гизлэхэд хүнсний нөөцөөс нь шалтгаалan 6 сараас 1 жил болох байх гэхэд хаан хитрхи удаан байна гэснээр ханхүү канутад 4,000 цэрэг үлдээгээд цааш явахаар болно. Дайны их их цэргүүд буцахад Английн тал ялчглаа гэж баярлаж Торкл дахиад тулалдъя л даа гэж уурлана. Харин Торфин уснаас гарч иртэл мөрөн мултарч шагаанд булгаран хавирга нь хугарсан байх ба юу ч болоогүй мэт ашиладыг даган явна. Лондонд үлдсэн цэргүүд рүү гинэтл дайралт хийх ба Торкл гүүрэн дээрээс том том чулуу шидэлж байв. Дайны цэргүүдэд хандан байлцгаа юм уу манайх хануудаа гэж тэдний дургийг хүргэн ойрлно. Торфин ойролцоо нэгэн толгод дээр гарч ирэн зогсоход тэнд нь ашилаад байж таарна. Багийнх нь хоёр хүн муудалцсан хоорондоо тулалдаж байх ба сүүлийн хэд хоног зогсолтгүй явснаас боллоо гин. Торфин битгий дотн царайл би чиний хамтрагч биш хүзүүгч нь таслах болно гэхэд тагжгар бацаа их том болжээ. Би хизээ нэг өдөр чамд ялагдах байхаа гэв. Үүр цайх үед морьтой хүн явж байгаа харагдана. Торкл канут ханхуугийн бүсэлт рүү дайрж түүнийг барьцаасныг мэдгэдэхээр явж байгаа ба тэднийг ч ханхууг буцааж авахд туслахыг хүснэ. Ашиглаад бодож байснаа мэдээ хүргэхээр явж буй цэргийн толгойг тастан хай. Хүмүүс нь ч гайхан харцгаахад бид одоо канут ханхууг аврахаар явна. Түүнийг альж талд өгсөн их мөнгө олноо гэв. Энэ үед Торкл хүмүүсээ дагуулan явж байгаа харагдана. Номлогч гинтл ойрлж эхлэхэд Рагнарч сандран эрүүл болчихлоо гин. Номлогч нэг торхыг уугаад буцаад дуугүй болов. Торкл хит ч харсан уйд харгүй юм байна гэж инээн. Торкл гинтл зогсон. Тэндгээд жад шидэх ба тэднийг отож байсан нэг цэргийг сүлбэн ална. Цэргүүд ч гарч ирэн та нар бүслэгдсэн ханхууг сул гэж хаартахад аль хэдийн тэднийг суллаад явуулсан байх ба Торкл одоо харин бүх хүчээрээ дайраад иргээд тэднийг өдөөн тулалдаж эхэлнэ. Энэ үед ашиглаад ч ойролцоо ирсэн байх ба ойд төмөр тавина. Торкл замдаа таарсан болгоныг завчин хайж ядах юмгүй дуусгана. Харин ашиглаад ханхууг олж ирүүлэхээр Торфиныг явуулна. Тэднийг хэсэг хүмүүс олж ирсэн байх үед утаан дундаас Торфин морьтой харайн гарч ирэн нэгнийх нь хүзүүнд хутга зон ална. Торкл ч ирэх ба аав чинь Торс, ээж чинь Хельга үздэй гэв. Яаж мэддэг талаар нь асуухад тэр бол надаас хүчтэй цорын ганц хүн. Йомын тролл гэхэд хүмүүс нь ч Торсын хүү юм уу гэж гайхацгаана. Гэтэл тэдний дунд шатаж буй мод унахад ханхууг төр өгье. Гол хүчин дээр уулзцгаая гэд явна. Торфин ч тэднийг ашиглаад дээр дагуулan ирнэ. Рагнар ханхууг хамгаалах хүсэлт тавин ашиглаад түүний царайг харахыг хүсч ханхуу дуулгаа авахад хүмүүс нь гүнж байна гэцгээв. Тэд ч гол хүчний араас хөдлөн явж иргэдээр завтай хүн байх ба ашиглаад захиа хүргэж өгөхийг хүсэн Лидиагийн хүү Ашиладаас гэв. Түүний туслах чих
Торклийн хүмүүс ойртоод ирсэн байна гэхэд нэмэлт хүч дуудсан тэр хүртэл зугтаж байг гин. Бьорн залуу санаа зовж байна. Ханхүүгийн царайг харснаас хойш сонирн байна гэхэд түүний төрх хаан болох нэгэн биш байсан гэв. Тэд ч алхаж явсаар чих тэд ард тулаад ирлээ гэхэд бид бараг ирчихлээ гэв. Гэтэл манан дунд 2 хүн харагдах ба ашиглаад тэдэн дээр очин командлагчаа гэд мэдлэн. Тэд хөлөг онгоцтой ирсэн харагдана. Торколч тэднийг завинд сууж явсныг сонсоод голын цаана Вэлс байгаа. Тэдний хөөх аргагүй боллоо гин. Тэд ч голын цаана гарсан байх ба үргэлжлүүлэн яаж явах талаар командлагчтай ярилцахад тусалсны хариуд хаан болохоро Вэлсийн хэрэгт оролцохгүй байхыг хүснэ. Тэд ч цааш алхаж явхаар болж тэдний замд дайралтхийн бүслэхэд тохиролцсон талаараа хэлнэ. Бүсэлсэн цэргүүд ч дайнууд гэрээгээ дандаа зөрчдөг гэж уурлана. Ашиглаад ч тэр зүгээр л жүжиг тавьж байна гэд тэдэн дээр очин төлөвлөгөөнийхөө талаар хэлэхээр болно. Тэд ч ярилцсан манайх жижиг улс ч гэсэн хүмүүсээсээ болоод шууд зөвшөөрч чадсангүй. 100 дайн цэргээс айсан гэж харагдана. Мөн хариуд нь юу санал болгох талаар асуув. Тэднийг ярилцаж байх үед Бьорн 10 жил хамт байсан ч Вэлсээр ярьдаг гэж мэдсэнгүй гин. Нөгөө нөхөрч Ашиладын хэлснийг сонсон гайхан зогсон. Командлагч тэр бол Лидия Самагийн хүү. Мөн Ромын удирдагчийн цусыг өвлөсөн нэгэн гэв. Ашилад ч би бол Вэлс болон дайн цустай. Миний эцэг Олаф Вэлсийн иргийг эзэлж Лидиаг баг эхнэрээ болгон авсан гэхэд тэгвэл Арториус хааны удам юм уу гэж гайхна. Арториус бол Английн уугуул, Кельтийн удирдагч байсан ба Саксонуудын дайралтыг зогсоож Английн цэргүүдийг ялан Британд инх тайван авчирч байсан нэгэн ба Артур хааны домгийн эзэн байв. Харин Ашиладын зорилго нь Канут хаан хүүг хаан болгон өндөр хэрэгэм зэрэгт хүрч Вэлсийг хамгаалах зорилготой гэв. Тэд ч зэвсгээ хураалган энэ улсаар хоригдол болж давхаар болно. Энэ үед хаан хүүг Торфинтой ярьж байхыг Рагнар хараад надаас өөр хүнтэй ярьж байна гэж гайхна. Түүнийг ярьж дуусаад хартал цуваа зогсчихсон. Бүгд түүнийг хараа зогсцоож байв. Тэд ч цааш явсаар хүүтэрч цас орж эхэлнэ. Ах トゥ хоёр номлогчид Фароид нэгэн хөлөг рүү дайрснаа ярина. Хөлөгт ганцхан дайчин байсан ч аимшигтэй хүчтэй байсан. Нүцгэн гараараа 30 залууг дийлсэн. Эцэст нь түүнийг алсан ч манай талаас хинч үхээгүй байсан гэхэд номлогч гайхан харж түүний хэн гэдгийг асуув. Дүүн тэр жинхэнэ дайчин илт хэрэггүй гэж байсан гэхэд бодлогошин суун. Тэд цааш яваад цасанд боогдон яв харахгүй болж ойролцоох тосгоныг тонхоор болно. Тосгоны хүмүүсийг бүгдийг барьж цуглуулхад хүнсний маань ядаж талыг үлдээгээч гэж гуйхад зовлонгоос ч чөлөөлж өгье гэд бүгдийг нь ална. Энэ үед нэгэн охин модон дундаас гэрийнхнийгээ алуулахыг хараа зогсож байв. Тэр цасан шуурганд явсаар арай гэж нэгэн тосгоны ойролцоо ирнэ. Харин Торколд ойролцоох тосгон руу дайн цэргүүд дайрсан талаар мэдээлэл ирнэ. Торколч яа хараггүй Торфин Канут хоёр байна гэж баярлана. Нөгөө хэд ч хүмүүс ирж байгааг мэдэн бэлдэж эхэлцгээв. Ашиглаад захирагчийг нь бариараа яаж мэдснийг нь мэдмээр байна гин. Энэ үед Торфин туулаа агнсан байх ба Рагнар ногоотой холиод шүл хийгээд өгье гэв. Торфин дургүй байсан ч зөвшөөрөв. Тэд ч хооллон сууж байх үед англи цэргүүд ирсэн талаар мэдэгдэнэ. Тэднийг дуусгачихад дарв руу явнаа гэхэд Рагнар ч Ашиглаад хаан байна гэж уурлана. Мэдээд амжуулахаар ирсэн нөхөр тулалдаж байгаа хүсвэл очоод уулз гээд дагуулan яв. Түүнийг модон дунд авчираад Ашиладын тушаал гээд араас нь жадлана. Энэ үед Ашилад ч ирж эцсийн хүслийг чинь сонсъё гэв. Рагнар Гейнсборо аюултай удирдагч нар Канут хаанхүү болон түүний ах Харалд нарыг хаан болгох гэж хоёр хуваагдсан байгаа. Хаан түүнийг дагуулж ирсэн зорилго нь дайны талбарт өхүүлж ахыг нь хаан болгох. Тиймээс хамгийн болгоомжлох ёстой хүн бол түүний аав гэж хэлээд нас орно. Харин ханхүү дээр ирэн Рагнарыг Английн цэргүүдтэй тулалдаж байгаад алуулсан гэж хэлнэ. Английн цэргийн ахмадыг барьж тамалсан ч ам нээхгүй байв. Гэтэл чихгүйж ирэн дахиад ирж байна гэв. Нөгөө ахмад ч ирчихлээ. Одоо дайнууд бие биенийгээ алах нь Торкол ирж байгаа гэхэд бүгд түүнийг сонсон сандралтна. Бьорн ханхүү хүчээр чарган дээр аваачихад Рагнарыг үлдээж чадахгүй гэж орилно. Ашиглаад түүнийг алгадан Рагнар үхсэн гэв. Гэтэл тэдний хоёр хүн нь урван Торкол руу явах гэж байгаад баригдсан байв. Ашиглаад ч хүссэн хүнээ даг гэд хөдөлцгөөн. Харин урвсан хүмүүсийг Торкол бүгдийг нь ална. Ашиглаад Бьорн Торфин хоёрт ханхүүг өөр чарганд суулган Бьорнг жолоо байрг нь. Хүмүүс нь өөрөөс нь урван ханхүүг булаан Торколд өгөх гэж байгааг анзаарсан байв. Гүүрийг нураан цааш хөдлөхөд Торкол аль хэдийн гүйцэд ирсэн байв. Тэднэр рүү жад шидэн давхраар нь ална. Тогрымч уурлан алах гэхээс өөр зүйлгүй гэхэд Ашиглаад тэгвэл эндээс салцгаая. Би яарч байна гэв. Хүмүүс нь ч тэднийг бүслэн авахад Ашиглаад та нартай хамт урт хугацааг өнгөрөөлөө. Хамтдаа инээж, ууж, олон ч тамыг давж гарсан. Өдийг хүртэл та нарыг үзэн яддгаа хэлж байгаагүй юм байна гэхэд бүгд гайхан зогсон. Та нар бол гахаанаас дор адгийн дайнууд гээд хоёр нөхрийн толгойг тастан хаяна. Бусдад дайрахад Бьорн шууд л хөдлөнө. Морьтой нөхдүүд араас нь хөөж, харин Ашиглаад ганцаараа үлдэнэ. Дагаж явсан хэд зэрэгцэн ирж морийг нь сүхтэн унгаж, чаргатайгаа осолтно. Торфинч нэгнийх нь морийг булаан, буцаад давхих ба муу хаалцсан надад алуулах хүртлээ өгөж болохгүй гэж бодно. Ашиглаад араас нь ээлжлэн алсаар нөгөө хэд нь ном сумаар харван шахтуулна. Тогрим түүнийг дуусгах гэтэл Торкол аль хэдийн ирчихсэн байв. Бүгд зэвсгээ хаян бууж өгөхөд Торкол Ашиглаад дээр ирэн Торфиныг асуув.
Ханхуг хамгаалж байгаа гэхэд Торкл Ашиладаас бусдыг нь бүгдийг нь ал гэв. Торклын хүмүүс зэвсгээ авцгаа дайчин шиг үхэх гин. Торклч Тогримд сүхийг нь өгөөд сэтгэл сэрэгтэл тулалдаад үхэх гээд инээн. Торкл түүн рүү ойртон ирэхэд Тогрим салгалан чичирч байснаа хөшөө зогсчихно. Энэ үед Торфин хүмүүсийг дайран орж ирэхэд Торкл морины цээж рүү зохин унгана. Торфин Ашиладыг надад өг. Үгүй бол ална гэснээр Торклтой тулалдахаар болов. Тулаан эхэлж Торфин дайралтуудаас нь бултан зөрүүлээ дайртал дотроо гинжин хуйгтай байв. Чи ч яг л Торс шиг юм гэхэд түүнийг язгууртан гэж сонсож байсан гэд яаж тандгийг нь асуухад Хельгагийн гэр бүл язгууртан харин Торс элдний чадвараараа өндөр байр суурьтай болсон. Илүү ихийг мэдмээр байвал намайг зугаацуул гэв. Ашилаад ч тэнэг жаал үхэх гээд өөрөө ирж байдаг. Ханхуг яасан юм бол гин. Харин нөгөө талд ханхуу ухаан орон хартал Бьорн мөөг идэд галзуурчихсан. Бүгдийг нь зодож байгаа харагдана. Торкл чи хүчтэйч элдний чадвар чинь энгийн юм. Нэг зүйл дутагдаад байна. Жинхэнэ дайчин гэж юу вэ гэхэд Торфины царай шууд л өөрчлөгдөн галзуурсан мэт түүн рүү дайрна. Торклч түүнийг өшгөлөхөд хөлөөрөө хамгаалan өндөр чидэгдэн бодон цогдон унана. Харин нөгөө талд Бьорн бүгдийг зодож унгаад ханхуу руу ойртон ирэхэд ханхууч залхаж гүйцлээ гэд Бьорны өөдөөс муухай харан өөдөөс нь алхаж Бьорнг зогсоож чадна. Гэтэл хажуунаас нь Атли Бьорнг хутглах ба ханхуу болцгоо утгагүй зүйлийн төлөө тулдах хэрэггүй. Намайг дагвал тулаан амьдрал үхлийг чинь утга учиртай болгож өгье гэд гинэтл өөр хүн шиг болон хувирна. Торфинч ухаан орон тулалдахаар босч иртэл гар нь хугарчихсан байв. Торклч амлсан болохоор аавын чин талаар хэлж өгье гэв. Торс бид хоёр Йомын ахмадууд байсан. Тэр илүү хүчрхэг байсан болохоор тролл гэж дуудагдах болсон. Удирдагчид таалагдсан учраас охиноо өгсөн нь чиний ээж Хельга. Тийм болохоор Йомын удирдагч Сигвалди чиний өвөө. Би авга ах чинь гэв. Сүүлийн тулаанд бид ялагдсан. Торс далаад унаад эргэж гарч ирээгүй. Түүний оршуулгыг хийснээс 3 сарын дараа Торс Хельга нартай таарсан ч явах болсноо хэлэхэд Торкл эсэргүүцэн түүн рүү дайрсан ч ухаан алдуулаад явсан байсан гэв. Торклч намайг ялвал та хоёрыг зүгээр явуулъя гэхэд Ашилаад ганцхан удаа миний үгэнд орооч гин. Торфинч түүнээс зугтсаар Торкл түүн дээр ойртон ирэхэд Ашилаад сэлмээрээ гэрэл гэл болох мөчөд Торфин үсрэн хүзрүү нүшгэлэн унган нүдийг нь ухахаар дайрна. Хүмүүс нь Торфиныг алах гэж дайрахад Торкл тэднийг зогсоод энэ үед ханхууч ирсэн байх ба Торкл өөрийн бахархлаас болж Торфинд ялагдсанаа хүлээн зөвшөөрнө. Харин ханхуу тэднийг дагуулan хааныг суудлаас нь буулгана гэхэд Торкл түүнийг дагахаар болно. Ханхууг ирж байгаа мэдээ ирсэн байх ба Флоки цэргүүдийн хамт тосоход ханхуу зэвсэг чиглүүллээ гэж уурлан явна. Тэднийг хаан дээр орж ирэхэд хаан ойрт гэв. Энэ үед Торфин 20 гаруй байна. Харваачидж байна гэхэд ханхуу юу ч болсон илдээ суулж болохгүй гин. Ашилаад ч дахиад жоохон ойртвол царайг нь харж чаднаа гэж бодно. Хаанч зогс гэхэд Ашилаад хааны царайг харан гайхаж ядарсан нүд байна гэж харав. Хаанч ханхуг ойрт гээд богинохон хугацаанд их өөрчлөгдөж миний залуу үетэй их адилхан болжээ гин. Би өөрийн эцэг өмнөх хааныг зайлуулж энд титмийг булаасан. Энэ титэмд асар их хүч байдаг нь титэм өөрийн хүслийг ашигладаг гэхэд титэм намайг аал гэж тушаагаа юу гэв. Хаанч титэм хүчээ ашигла эсвэл хүчээ нэм гэж тушаадаг. Титэм чамайг хүсэхгүй байна гэд гараа өргөхөд сэргүүтж гарч ирэн тэднийг бүслэн авна. Чамд Корнволын нэг хэсгийг өгье. Тэнд амар тайван амьдар. Эсвэл энд үхэх гэхэд Ашилаад дорд надад ярих зөвшөөрлөг өгөөч гэв. Хаан түүний нэрийг асуухад Олафын хүү Ашилаад гэдэг. Энэ үнэхээр титэмний хүсэл мөн үү гэдгийг бодож үзнэ үү? Ханхуу Лондонгоос Торклын хүмүүсийг өөртөө нэгтгэсэн. Золиос гаргалгүй Лондонгийн баялаг таних болно. Энэ нь Канут ханхуугийн гавьяа. Тийм байтал шийтгэх шудраг бус шүү дээ. Та дахин бодож үзээч гэв. Хаанч уран цэцэн үгтэй юм. Ашилаад гэж хоч юм уу? Эцгийн чинь өгсөн нэрийг сонсъё гэхэд эцэг минь надад нэр өгөөгүй гэв. Боолынх нь хүүхэд байх нэ гэтэл Ашилаад ч галзууртлаа ууралсан ч бие барьж байв. Хаан чиний дагагчийн хэлсэн зөв. Маргааш Йорк явна. Тэнд найр хийж шагналыг чинь өгье гэв. Манай хэд ч найр хийн баярлан сууцгаана. Ханхуу Ашиладаас хааныг алж чадхаар байна уу гэхэд хэцүү байх болно. Ухаалаг нэгэн шиг харагдсан. Биднийг занлах хэлсэн нэмэргүйг мэдээд өөр арга ашигласан. Аргагүй л улсын хаан гимээр чанга өрсөлдөгч гэв. Рагнарын дүү Гуннар ханхуу дээр ирэх ба хааныг ажиглан мэдээллийг даалгахад ямар их өөрчлөгдөв вэ гэж гайхна. Атли ахыгаа дагуулan Ашилаад дээр ирэн урвсандаа уучлалт гуугаад ах нь ийм болсон учраас нутаг руугаа буцах болсноо хэлнэ. Ашилаад алтан бугуувч өгөн аялалт чинь хэрэг болно. Харин чи дахиж илд ашиглах хэрэггүй гэд явуулна. Йорк хотод хөгшин аялагч Боолын 8-ан дээр явж байгаа харагдана. Хамт яваа нөхөр нь аль хэдийн 11 жил болсон байна. Одоо болох юм биш үү гэв. Хөгшин аялагч тэр өдөр Торсын ачаар амьд үлдсэн. Ачийг нь хариулах хэрэгтэй гин. Ханхууч хүмүүсээ дагуулan Йоркт ирэхэд хөгшин аялагч Ашиладыг харан Торсыг алсан хүн
Мөн байна гин. Ханхуг ирж байгаа гэд олон хүмүүс сугалсан харагдана. Гэтэл хүмүүс дундаас хар нөмрөхтэй хүн ханхуг харван унгана. Ашиглаад ч ханхуу оногдчихлоо гэж ойрлоно. Харин Торфин харавсан нөхрийг аль хэдийн олоод ирсэн байв. Хөгшин аялагч Ашиладын араас гүйтэл яг урд нь Торфин гарч ирэн харавсан нөхрийг ална. Хөгшин аялагч Торфиныг хараад гайхаад зогсчихно. Хүмүүс ч ирж Торфиныг харавсан гэж сэжиглэнэ. Торфин ч ахлагчийг нь зохиж унахтал тэдний нэг нь хутга ашигладаг жижиг залуу арай Торфин нүү гэхэд бусд нь Торклыг 2 хутга ашиглан ялсан уу гэж ярилцсан. Хөгшин аялагч Исландаас ирсэн үү? Торсын хүү Торфин мөн үү гэхэд та чин Лейф ах уу гэхэд түүнийг тэрвэрэн уйлна. Харин цэргүүд харуулсан ханхуг ирэг дээр гаргаж ирэн хувцсыг нь уран ханхуу эмэгтэй байсан байна гэж орилдоход нөгөө завнаас би энд байна гэд гарч ирнэ. Торфинч би аавынхаа өшөөг заавал авах болно гэхэд чамайг бодлоо өөрчлөх хүртэл би энд хүлээж бай гэд үлдэнэ. Хаан Блокид чи хуурдчихжээ. Тэр Ашилаад ч сайн юм аа гэв. Харин Ашилаад алуурчин хөлсөл жүжиг тавин Свен хаан хүүгээ алуулах гэж алуурчин хөлсөлсөн гэж цуурхал тараасан байв. Ингэснээр хэсэгхэн ч гэсэн хаан дайрахгүй байх гэж ярилцсан. Гүннаарч би ажилтай болохоор төрүүлээд явлаа гэв. Ашилаад түүнд итгэж болохгүй. Тэр хаанд ажиллаж байгаа гэхэд Торкл саяны яриаг сонссон нь муу зүйл биш үү гэхэд түүнийг ашиглан тулалдах хүсэлгүй гэдгээ ойлгуулж байгаа. Энэ мэдээллийг сонсоод тайвширх биз. Энэ бол миний төлөвлөгөө гэв. Харин маргааш нь Торфин Ашилаатай тулалдахаар болоход Бьорн гарч ирэн уучлаарай Торфин удахгүй гэв. Бьорны би шархаа даалгүй муудсан учраас дайчны ёсоор үххийг хүссэн байв. Бьорн ч үхэж Ашилаад цас ихсэхээс өмнө хурдан дуусгая гэд сэлмээ шидэн хүрээд иргэн. Торфинч түүн рүү дайрахад хоёр гараас нь барьж аван нүүр нүдгүй зодон юу ч сурдаггүй бацаан. Торклыг яллаа гэд хөөрөөд байгаа юм уу гэд толгой хажууд нь сэлмээ зов. Миний анхны алсан хүн Норвег дайчин миний эцэг байсан гэв. Хаант улсын зөвлөл хуралдахаар болж хавь ойроос олон хүмүүс цугларна. Хүмүүс ч ханхуут халдсан хэргийн талаар ярилцсан. Торкл Ашилаад нар түүнийг дагалдах болсон талаар ч ярьцгааж байв. Торфинч хамаг биеийн хөхнэс болсон амтан замын хажууд сууж байтал Ашилаад харагдах ба араас нь гүйж очин байтал огт өөр хүн байв. Нөгөө хэдэн ч муу бацаан бохир гараараа хүрлээ гэж дээрлэх гэтэл гурвуулангэн зодчихно. Хамгаалагч нар ч ирж дахиад чи юу гэд түүнийг хорчихно. Свен хаан ирсэн хүмүүс талархан Англи улс миний удирдлаганд орлоо. Мөн ханхуг эргэж ирсэнд баяртай байна гэд түүнд эзэмшил болгон Английн хамгийн баялаг газар болох Маршаг өгнө гэв. Хүмүүс чивэр авир гэж ярилцсан. Бидний дараагийн тулалдах газар бол Ирланд гэв. Ашилаад ч яг миний төлөвснөөр боллоо. Тулааны ухаанаар бол би илүүрхнэ гэж баярлана. Гэтэл хаан одоо хүртэл намайг хүндлэхгүй байгаа мунхаг амьтад байсаар байна. Хоёр чудаа надад зүтгэх талаар зурус илгээсэн ч татгалцсан. Тиймээс Вэлс хүмүүст хааны хүчийг харуулнаа гэхэд Ашилаад хамаг хөлсөн цовчсон. Гайхан харж байв. Хөгшин аялагч Торфин дээр уулзахаар ирсэн байв. Аль хэдийн 11 жил өнгөрсөн байв. Торс үхэж чамааг алга болох үед би өөртөө амласан. Чамааг Исланд руу аваачнаа гэв. Хөгшин аялагч Винландын талаар ярин гэртээ очиж түр амраад цугтаа тийшээ явцгаая гин. Хаан гавья байгуулсан хүмүүс шагнал өгөх ба Ашилаад юу хийх талаараа бодон суун. Ашиладын нэрийг дуудан ханхуг аварсны шагнал болгон 50 фунт мөнгө өгнө. Ашилаад ч хаанд Вэлс рүү хийх дайралтаа дахин бодож үзээч гин. Хаан шалтгааныг асуухад бид 10 жилийн турш Англитай тулалдсан. Одоогоор газар нутаг ард иргэдээ сэргээх нь илүү чухал. Вэлс цаг агаар муу газар нутаг үржил шимгүй. Тийшээ дайрах нь ямар ч ашиггүй гэхэд хүмүүс ч түүний хэлснийг дэмжинэ. Хаан ч зөөлөн ханд гэж үг гэхэд зөөлөн ханд бол таны инэрмгүй байдлыг ойлгуулах байх гэв. Свен хаан үнэн ч туслах гэж ийм байдаг юм гэж инээн. Харин түүнд ойртон Вэлсийг сонгох уу, Канутыг сонгох уу? Түүний толгойг өгч миний талд орвол Вэлсийг зүгээр өнгөрөөе. Тэр арлаас боолууд л гарна гэхэд Ашилаад муухай царайлан зогсно. Хөгшин аялагч Торфиныг завин дээрээ дагуулan ирээд юм ярьж байгаад эргээд тартал алга болсон байв. Харин нөгөө талд Ашилаад хааны гарыг цохин холдуулаад ийм хачин царайн дээр титэн байх ч гэжтэй гэхэд бүгд гайхан хаан чи юу гисэн бэ гэхэд ядаж байх дүлийн юм уу гэд сэлмээ сууглан түүнд тулгана. Хаан одоо илдээ буулгуул чамааг өршөөе гэхэд чам шиг адгуус миний гэр бүл ард иргэдийг муулсны хариуд үхэх ялтай гэв. Илдээ буулга Ашилаад гэтэл наадах чинь миний хоч эхийн минь өгсөн нэр бол Лукиус Арториус Кастус. Би бол Британиг удирдах цусан удмын албан ёсны хаан гэв. Флоки түүн рүү аяг шидэн одоо дайр гэтэл Ашилаад хааны толгойг тастан унгана. Ханхууч хааныг хороосон хэрэгтэнг хороо гэж тушаав. Торфиныг ирэхэд аль хэдийн өвмэн болж байв. Ашилаад ганцаараа бүгдтэй нь тулалдаж байгаа харагдана. Ханхуу тэр намайг болон Вэлсийг хоёуланг нь аврахыг сонгон галзуурсан мэт жүжиглэж байна гэхэд Торкл тэр бол чиний туслах
Эзэн нь нохоогоо зохицуулдаг юм гэв. Ашилаад Плокийг сэлмээрээ дарж байтал гаднаас Торфин Ашилаад гэж орилсоор орж ирнэ. Түүнийг хол бай гэхэд ханхүү түүний цээж нь сэлмээ дүрсэн байв. Түүнийг газарт унахад Торфин ингээд үхэж болохгүй надтай тулалд гэж орилсоор байв. Харин Ашилаад цаашдаа яаж амьдрах бодолтой байна? Юу ч бодоогүй биз дээ. Явж үз. Ийм навшин газарт гацах хэрэггүй. Торсон явснаас ч цааш яв. Жинхэнэ дайчин болоорой гэж хэлээд өгнө. Харин ханхүү Торфиноос цаашдаач надад зүтгэхгүй биз гэхэд Торфин түүн рүү дайрахад Торкл зогсов. Ханхүү одоо хаан үгүй болсон болохоор Английн армийн удирдагч хэн бэ гэж Плокигоос асуув. Бүгд л гайхан харцгаав. Ханхүүч титмиг зүүн энэ өдрөөс Английн армийн удирдлагыг Канут би авах болно гэж зарлахад бүгд түүнд толгой бүхий. Торфин Ашиладын цогцсыг харан уйлсаар харин цэргүүд түүнийг авч явах гэж зууралдах үед аавынхаа хутгийг унган алдна. 2 дугаар бүлэг эхлэхэд нэгэн залуу мод цавчин зогсдол ээж нь байшингаа нураах гээ юу гэж уурлав. Түүнийг дайны бэлтгэл хийж байна гэхэд чи дайнд нэмэр болохгүй гэв. Ээж нь яагаад бэлтгэл хийж байгааг нь асуухад тосгоноо хамгаалахын тулд гин. Энэ явдлаас судалгүй дээрэмчид тосгон руу дайрч хүмүүсийг алж байшингуудыг шатааж байх үед манай гурав модон дунд нуугдан суун. Цааш зүхтгаар гүйж байтал ээж нь нуруундаа харуулan унана. Ээжигээ түшин явах гэтэл намайг орхиод зүхт гэж хэлээд нас орно. Дээрэмчид ч тэдэн дээр ирэн ахыг нь цохиж унгаад дүүгэн тэврээд явна. Гэтэл дүүн үсний хатгуураа дээрэмчний нуруунд зоотол дээрэмчин ч ууралсандаа дүүгэн цавчин ална. Харин ахыг нь ядаж уух юмны мөнгө болгоё гэснээр авч явна. Олзолсон хүмүүсээ заваар авч явсаар нэгэн газарт ирэн усанд оруулж нүүр үсийг нь янзлан тэднийг зархаар зогсооно. Энарч зүгтэж яваад баригдах ба түүнийг бусад боолуудын өмнө сургамж болгон зодно. Оройн нь түүнийг модноос хүлж байгаад нурууг нь ташуурдан тамлана. Хэсэг хугацааны дараа дахин зах дээр зогсооход хөгшин аялагч Торфиныг хайж яваа харагдана. Энар ийм хүнээр хайлгаж байдаг азтай юм а гэж атаархан харна. Гэтэл түүн дээр нэгэн хүн ирээд өмнө нь юу хийдэг байсныг нь асуухад тариалан гэснээр түүнийг худалдан авч өөрийн эзэмшил газартаа авчирна. Түүнийг хамгийн ихэнд Торфинтой танилцуулах ба Энар түүний нэрийг сонсоод гайхан зогсоно. Ийхүү тэр хоёрыг хамт ажилуулахаар болно. Эзэн ой мод руу заан энэ бол ирээдүйн тариалангийн талбай. Энэ ойч миний эзэмшил. Та хоёрт түр зээлье. Хураасан ургацыг чинь тохирсон үнээр нь авъя. Олсон мөнгөөрөө өөрсдийгөө худалдаж ав гэхэд Энарч эрх чөлөөтэй болох юм уу гэж гайхав. Эзэн өөрсдийн хүчээр эрх чөлөөтэй бол гэд явна. Энарч Торфны хийсэн ажлыг хараад нилээд ихийг тайрчээ. Одоо хэр их үлдсэн бэ гэхэд голоос нааш бүгдийг нь гин. Энарч тэгэхээр нилээ их үлджээ гэв. Барлагууд өдрийн хоол гээд ууттай зүйл өгөхөд жоохон талхны болно л байв. Энэ бид хоёрых гэж үг гэхэд хоолч идэх хэрэггүй муусан боолуудад эрх чөлөөтэй бид нар хүргэж ирж байхад талархаж мэдэхгүй гэв. Энарч уурлан гараа зангидан зогсоход Торфин урдуур нь орж ирэн баярлалаа гэснээр зүгээр өнгөрцгөө. Барлагууд ч модны сүдэрт унтан манай хоёр унагсан моднуудаа зоод орой болж ажиллаа дуусан буцах замдаа эзэнтэй таарах ба барлагуудын талаар хэлэх гэсэн ч ард нь хамт яваа бүсгүйг хараад таг гацаа зогсчихно. Маргааш нь болж бүгд ургац хураацгааж харин эзэн нэг нөхрийг загнаж гарна. Эйнар хэн болохыг нь асуухад тэр бол эзний хүү Олмар гэв. Нөгөөх нь ч үгэллээ гэж аавдаа уурлан илт ашиглан нэр хүндтэй болно гэд явна. Эйнар өмнө нь тосгонлуун цэргүүд 2 удаа дайрч байсан. Английн цэргүүд тосгоны бүх байшинг шатаасан. Харин дайны цэргүүд хүний айрс нүмерсэн араатнууд ээж дүү хоёрыг маань алсан гэдгийг хэлнэ. Олмар үнэг дорог гих хоёр нөхөртэй хамт уугаа согтчихсон. Хинч намайг ойлгохгүй байна гэж уурлана. Нөгөө хоёр нь хэрэггүй дагуулж ирлээ гэж шивнэлтэхэд нэг муу хамгаалагчд байж юу чаддаг юм гэхэд харин нөгөө хоёр нь ширээтэй өшөглөж унгаад сэлэм тулгахад намайг алаад өг гэж гуйна. Харин үнэг хүн алж үзвэл бусдаас айгаад байх шаардлагагүй гэдгийг ойлгоно гэв. Торфын хар даран орилон босч ирэхэд Эйнар юу зүудэлсэн болоод ингэж орилдог юм бол гэж гайхав. Манай хоёр нүүр гараа угаан зогсож байтал үнэг дорох хоёр ирэн дагуулж явахаар болно. Эзний хүүдээр авчирэн тэднийг цавчаад үзгэн. Эйнарч цавчнаа гэж гайхахад чи зөв таалаа. Залуу эзнийг эр хүн болоход нь туслаад үхээд өгөөч гэв. Эйнар Торфныг зүгтгээд эзний хүүг дарж аван ноцолтоход Торфин яшигтай юм гиснэ. Би завчуулъя. Наадхаа ажилд нь явуул гэв. Үнэгч чи юу ярьж байгаагаа ойлгож байна уу? Хүн болгон үхээс айдаг гээд түүний цээж, мөр, гар, хөл, нүүр гээд олон дахин зүссэн ч Торфин юу ч болоогүй мэт зогссоор энэ үед нэг нөхөр ирчихсэн. Нүдээч цавчихгүй байна гэж харна. Торфин яагаад үхээс айх ёстой гэж өдийг хүртэл амьдэрсэн ч сайхан зүйл тохиолдож байгаагүй гэхэд үнэг улам уурлан түүний чихийг тасчихна. Дараагийнх нь чиний нүд гэхэд үнэгээ боль гэж орилно. Үнэгт сандран том хатаа хизээ гэхэд нүүрэн дундуур нь цохиж унгаад
доргыг тайлбарлал гэв. Нөгөө нөхөрч бүгдийг зогсоочихсон боолуудыг дээрлэхэж байдаг тэнэг амьтад гээд Торфинаас уучлалтгүй өөрийгөө могоо гэж танилцуулна. Могоо гинэт л сэлмээ суулан түүн рүү дайрахад яг л ашиглаач шиг санагдан Торфин түүнийг өшөглөн хоош болтоход амьдрмаар байгаа гэдгээ харж байна уу гэв. Патер Торфины шарханд эм дүрхэн өгч хоцорч очсондоо уучлалтгүй өнөөдөртөө амарцгаа гэв. Торфиныг түрүүлээд явхад Эйнар өнөөдөр амар гэсэн биз дээ гэхэд ойр уу явлаа энэ шарх сүртэй зүйл биш дээ гэв. Эйнар могоотой тулалдах үеийн хөдөлгөөн энгийн нэгэн байгаагүй гэж бодон Торфиноос чи дайнд явж байсан уу? Хүн алж байсан уу гэхэд тийм ээ гэв. Хэдийг гэж дахин асуухад тэрийг мэдэж яах гэсэн юм. Хэдийг алснаа санахгүй байна. 6 настайгаас хойш дайнд оролцсон. Би дайчин байсан. Дайны арим англи руу халтахад ч оролцсон. Намайг үзэн ядаж байна уу гэхэд Эйнар муухай царайлан зогсно. Түүний маш олон хүн алсан. Дайчин байсан гэснийг мөн гэр бүлийнхнээ алдсан үеэ бодон уурлан галзуурах гэж байв. Торфиныг унтаж байхад нь хоолойг нь боон Торфинч хар даран зүүдлэж өөрт нь туслаж байсан настай эмэгтэйг харан орилсоор сэрнэ. Эйнар уурлан галзуурах гэж байсан ч арай гэж бие барин өнгөрнө. Свен хааныг үхсний дараа Канут хаан хүү болон цөллөгт байсан 2 дугаар Этельред нар Английн хаан ширээний төлөө дахин дайтаж эхэлсэн байв. Канут дайны талбарт сүйдсэн хэсгээр яван цэргүүд нь иргэдийг дээрлэн огтыг нь авч явж байгааг хараад энэ үйлдэлийг нь хориглон тэргээр цэргүүдийн толгойг таслан зам дээр тавихыг тушаана. Түүнийг Плоки хүлээн авч цэргүүд бэлэн байгааг мэдэгдэнэ. Гэтэл гинэтл Торкл Канут гэж орилсоор давхин ирж байгаа харагдана. Торкл дайныг дундаас нь зогсоолоо гэж уурлан дайрч Канут түр эвлэх хүсэл тавьсныг хэлнэ. Мерсиагийн захирагч 4,000 пүнд чадхаараа цуглууллаа. Манайхаас айрмаа татвал дахин 4,000-ыг өгье гэхэд Канут намайг эндээс явуулах төлбөр чинь бага байна гэв. Захирагч 8,000 хангалтгүй гэж үг гэхэд иймхэн мөнгөөр намайг доромжллоо. Мөнгнөөс болсон юм биш. Олон жил Этельредэд зүтгэсэн юм чинь түүнийг цааш нь явуулах арга мэдэж байгаа байх. Түүний толгойг авчирвал Мерсиаг 50 орхий гэв. Захирагч жуурлан түр эвлэрлийг цуцаллаа. Чам шиг хогийн амьтантай эцсээ хүртэл тулалдна гэв. Канут ч түүнд харуулах зүйл байна гэд гарцгаана. Гал асаан дохио өгөхөд захирагч юу гэдгийг нь ойлгохгүй харан зогсно. Гэтэл ойролцоо газруудад ч дохионы утаа гарч эхэлнэ. Юун дохио гэдгийг асуухад Канут надтай тулалдвал ийм л зүйл болно. Дөнгөж сая Мерсиа үнс боллоо. Би хүсвэл энэ бол юу ч биш. Этельредийн толгойг авчираад инх тайвнаа худалдаж ав гэв. Энэ явдлаас 1 жилийн дараа Этельред хаан хордож нас барсан байв. Түүний дараа хүү Эдмонд нь хаан болсон ч мөн л удалгүй өвчнөөр өөд болж Канут албан ёсоор Английн хаан болно. Манай хоёр ч ажилсаар унагсан моднуудынхаа хожуулуудыг сугалж байгаа харагдана. Моргүй бол бүтэхгүй нэгэд барлагуудаас дахин асуухаар очсон ч боол байж даварцгаалаа гин. Эйнэр эзнээс гуйгаад үзье гэхэд Торфин эзнээс гуйгаад авч чадлаач улам л барлагуудын дургуй хүргэнэ гэхэд чамд хийх хүсэл алга. Ирэх чөлөөтэй болохыг хүсэхгүй байгаа юм уу гэтэл нэгэн өвгөн яриагч нь ойлголоо. Морь хэрэглүүлээд оронд нь гэрийнхээ ажилд туслуулахар болно. Манай хоёр тариалангийн талбайн чулуу түүж, мод хаглан, ус зөөж, өвгөн туслан хариуд нь мориор нь модны үндснүүдэд цэвэрлэж чадна. Тэдний замд барлагууд тааран морь хулгааллаа гэж уурлахад Сверкл сан хэрэглүүлж байгаа гин. Нөгөө хэдэн ч энд тийм хүн байхгүй. Худлаа ярьлаа гэхэд халзан намхан өвгөн байсан гэтэл барлагууд том эзэн юм биш үү? Зүрүүд өвгөн байдаг. Морь ашиглуулна гэж байхгүй. Эзэн Кетлийн аав энэ газрын хамгийн том хүн гэв. Манай хоёр ч том эзний газар бутлагчийг ашиглан газраа хаглан буцааж өгөхөөр иртэл эзэн аав дээрээ ирчихсэн. Өдийн насан дээрээ ганцаараа амьдралаа. Би муу байж гээд маргалдаж байв. Манай хоёр ч орж чадахгүй. Бороонд гадаан нь хүлээн зогсно. Эзнийг явхад манай хоёр зөрөөд орж ирэх ба өвгөнч тэдний норсныг хараад нэг мөсөн хувцас угаачхаа гин. Эйнэр энд могоо унтаж байна гэд гайхна. Нөгөөх нь ч гинэт хоолны үнрээр босч ирэн тэд хамт хооллохоор болно. Эйнэр дээрэмчд байнга ирдэг юм уу гэхэд могоо буудаа гахаа хулгаалах гэж их ирдэгэ гэв. Өвгөнч хулгаачд алдах та нарт идүүлэх ялгаагүй гэхэд би 13 туслахтай хулгаач хөөгөөд л таардаг. 50-60 хүнтэй ирвэл шууд л эзлэнэ гэхэд өвгөн хулгаачаас өөр наашаа зүглэх хүн байхгүй гэв. Эйнэрч яагаад гэдгийг нь асуухад өвгөн Кетл жилд 2 удаа маш их хэмжээний өргөлийг хаанд өгдөг гэв. Манай хоёрч хагалж бэлдсэн газартаа үрээ цацна. Арнай тэднийг том эзэн таалагдсан болохоор л тусалсан байх гэхэд Эйнэр юун таалагдсан юм бол гэж гайхахад сайн хүн болохоор байхаа гэв. Арнайдыг эзэгтэй дуудан явхад Эйнэрч сайн хүн гэсэнд нь баярлан зогсно. Харин эзэгтэй түүнийг алгадан дими цаг үрлээ гэж уурлана. Манай хоёрын тарьсан буудаа аль хэдийн соёолоод эхэлчихсэн. Эйнэр Торфиныг хамт залбир гин. Эзэн том хүүтэйгээ хамт явж байх ба замд нь могоо тааралдан
хулгайч барьснаа хэлнэ. Тэд ч бөөндөө хооллон сууж том хүн аавыг нь залууд нь төмөр нудраг гэдэг байсныг нь ярина. Эзнийг хулгай хийсэн хүүхдүүдийг шийтгэж өгөхийг хүснэ. Том хүн гарыг нь тасдахыг санал болгон эзэн ч хэцүү байдалд орж юу хийхээ мэдэхгүй байтал Патер ажил хийлгэн хулгайлсан зүйл болон аавынх нь өрийг төлөвлөх санал гаргана. Могооч шийтгэх хэрэгтэй сургамж болно гэснээр нүдэндээ нулимстай 10 зохихоор болно. Эзэн ч хүүхдүүдийг зодсондоо шаналан Арнейдын хөлийг дэрлээд уйлан хэвтэнэ. Баралгууд тарьсан буудаа нь сайн ургаж байгааг хараад боолуудаар буудаад хариуллаа гэж уралцгаана. Манай хоёр ч ажиллаа дуусгаад өвгөний дээврийг янзалж өгнө. Өвгөн ч ажил дуусаагүй гэснээр далайн эрэг дээр очин загас барихыг зааж өгнө. Маргааш нь болж талбай дээрээ иртэл тэдний талбайг юу ч үгүй сүйтгэсэн байв. Эйнарч үндсийг нь ухчихаж ийм зүйлийг баралгууд л хийсэн гэснээр тэднийг ална гэд явхад Торфин арай гэж тавьшруулна. Түүний дараа Патерийг дуудан юу болсныг харуулхад эзэнд мэдэгдэхээр болов. Манай хоёрч буцах замдаа баралгуудтай таарахад нөгөө хэд нь үгээр идэн Эйнар уурлан цохих гэсэн ч Торфин урдуур нь орон эрүүг нь хуг зогчхно. Эйнарч нэгийг нь өшөглөн унахад Торфиныг толгойд нь цохин унгана. Бүгд Эйнар руу дайран зодтолтно. Харин Торфин буцаад босох гэтэл нүүрэнд нь өшөглөн ухаан алдан өмнө нь түүнд туслаж байсан эмэгтэй харагдан мөн аав нь түүнд нэг зүйл хэлж байгаа харагдана. Эйнарч унаж өгөхгүй нөгөө хүйдэн залхаад хаяад явна. Торфинд аав нь чамд дайсан гэж байхгүй. Гимтэж болдог нэгэн гэж байдаггүй юм гэснээр Торфин хавцал руу унан гараараа самардан явсаар арай гэж зүгдэн зогсно. Гэтэл доор нь бүгд л бие бинийгээ алж хэдэн инээлтэн орилолцоож байгаа харагдана. Гэтэл хажууханд нь ашиглаад сууж байв. Түүнийг наана гацаар л байгаа юм уу гин. Чи өмнө нь өөрийгөө хоосолсон болохоор эндээс гарч чадсан гэхэд Торфин уур хилэндээ дийлдэн буцаад ирж эхлэе гэв. Гэтэл маш олон хүүхдүүд түүн рүү авиран ирж байгаа харагдана. Ашиглаад ч танил царайнууд байна уу? Чиний алсан хүмүүс гэв. Торфинч хизээ хаана алснаа санахгүй байна. Уучлаарай гэд уйлна. Ашиглаад юу ч болж байсан дээшээ авир гэснээр Торфин дээш авиран явсаар сэргэн. Гэтэл Эйнарч ухаан алдан унсан байв. Торфин түүнийг түшин хоёул явцгаана. Эйнар өрөнд орж талбайгаа сүйтгүүлж зодон хийсэн гэд шийтгүүлэх байх. Гэхдээ чамайг цөм зохих үед сэтгэл онгойсон шүү гэхэд би өдийг хүртэл өөрийн гараар маш олон хүн алсан. Цаашдаа дахиж хүн гимтээхгүй гин. Эзэн тэднийг шийтгэхгүй гэхэд баралгууд уурлаж хил ам хийтэл Патер сүйтгэсэн талбайгаас нэгнийх нь товчийг олсон гэснээр тариаланг зэрлэг бодон сүйтгэсэн зодоонч болоогүй гэд өнгөрөхөөр болов. Дулаан орж Торфин Эйнар хоёр нэг том модыг унган сүүлийнх нь унчглаа гэж баярлцгаана. Эйнар хоёулахнаа бүтэн ойг тариан талбай болголоо гэхэд 3-аас олон жил болчихлоо гин. Патер сан дараагийн ургацаар эрх чөлөөтэй болчихно гэсэн гэв. Манай хоёрч эрх чөлөөтэй болоод юу хийх талаар ярилцсан сууж байтал эзэн тэдэн дээр ирээд сайн ажиллалаа. Та хоёрт хямдрал үзүүлье. Үрээ тарьж дуусаад эрх чөлөөтэй гэхэд манай хоёрч гайхан зогсно. Гэхдээ намайг эргэж иртэл хүлээх хэрэгтэй. Том эзэнтэй тааруул Хараалт хаантай уулзахаар Элен гэр бүл явсан гэж хэлээрэй гэд явна. Энэ үед Канутч Элен гид ирсэн байх ба Вүлф гих нөхөр түүнийг тосон Хараалт хааны бие муу байгаа ба юмч ярьж чадахгүй байгаа гэв. Эсвэн хааны хоёр хүн тус тусын газрыг өвлөн авч ах Хараалтын дайныг харин Канут Англиг эзэмшин тэдний харилцаач сайн байсан ба Канутыг Английн хаан болсны дараа Хараалт хаан өвчин туссан ч түүнд залгамжлагч байхгүй байв. Канут ахтайгаа уулзахад Хараалд чамайг хүлээж байлаа гэд арай ядан дайныг чамд өгч байна гэхэд бүгд л гайхна. Канут ч тийм зүйл ярих хэрэггүй. Бие хурдан эдгэх хэрэгтэй гэв. Гэтэл гинэт түүнд Свен хааны толгой харагдан чи ч сайн юм аа. Өөрөө хордуулчаад яаж ингэж худлаа ярьдаг байна. Хараалт чамтай эвтэй байсан. Алах хэрэг байсан юм уу? Чи аль хэдийн титэмний хараалт идэгдсэн байна. Чи дайн Английн 2 титэм зүүж надаас илүү их зовондоо гэв. Энэхүү бичлэгийг хийхэд хамтран ажилласан Rival Store-то баярлалаа. Энэ газар маань бүх төрлийн маус засах, механик кейбордны свич солих, чихвч засгаас гадна хэсгийн эвдэрч илэгдсэн зүйлсийг сольдог. Мөн маусны наалт, мауспад бүх төрлийн хэрэгслийг авч явахд зориулсан хамгаалтын уут, хайрцаг гэх мэт дагалдах хэрэгслүүд байдаг ба энэ хаягуудаар нь ороод сонирхоод үзээрэй. Баярлалаа. Канут ч айрмаа тижээж дийлэхгүй байгаа учраас хааны эзэмшлийн тариалан ихсэгнэ гэв. Гүннаарч хүчээр булан авчуу гэж гайхна. Энэ үед Кэтл Элен гид эртэл том хүн тосч авах ба Хараалт хаан нас барсан гэв. 3 зав дүүрэн бэлэг авчирсан байтал гээд хүүгээ Канут хаантай уулзуулж өгөөч гин. Олмарыг асуутал аль хэдийн хот руу явсан гэв. Эзэн ч уурлан тэр тэнийг одоо мөрдлөлтснөөсөө болж уучлалт гуйхгүй дээр маргалдаж байгаа байх таа гин. Олмарч яг л хэлснийхэн дагуу чи мөрлсөн, чи уучлалт гуйх ёстой гэд
зогсож байв. Нөгөө нөхөр нь зарах гэж байсан юм муухай болгочихлоо. Төлж өг гээд уурлан зохих гэтэл Олмор сэлмээ суулан яасан айгаа юу гэж үднэ. Энэ үед аав нь ирчихсэн тэнэг амтангээ загнаж гарна. Эзэн ч нөгөө залууд мөнгө өгөхөд нөгөө залуугийн аав хариултыг нь өгөөч гээд гарч ирэх ба хөгшин аялагч байв. Эзэн ч Канут хаантай уулзах ба түүний бэлгийг магтан хүлээн авч чам шиг тариаланчид дайнын эрдэнэс гэж магтана. Гэтэл Олмор гинт босч ирэн аримдаа оруулахыг гуйна. Канут түүний чадварыг харъя гээд цэргүүдийн хоолнд өгөх гахааг цавчиж харуул гэв. Олморч цавчиж чадахгүй муухай орилж байгааг нь хараад аав нь ичин зогсоно. Канут ч маргааш хариу өгье гэв. Канут хүмүүстэйгээ ярилцсан Кетилийг ихний байгаа болгоно. Олморч гутарчихсан хачин юм байж байв. Хэсэг нөхдүүд түүн дээр ирэн татгалцсан гэдгийг нь хэлэн гахаанд ялагдсан гэж шоолж инээлтэн. Олморч боож өгтлөө уурлан сэлмээ суулан түүн рүү дайрсан ч баахан зодуулна. Гэтэл ах тоороглон нэрсэн байв. Тэд намайг доромжллоо гэхэд тэгвэл хурдан босоод ал доромжлуулсан дайчинд хоёр л сонголт байгаа. Ал эсвэл үх. Тулалдаад ир хүн бол гээд түүнийг зоригжуулахад нөгөөх нь ч хөөрөн дайрахтай зэрэгцэн хар нөмрөхтэй нөхөр зоос шидэн нүднийхэн цэцгийг онон Олморч хүзүүнд нь сэлмээ зоон алж чадна. Олморыг хүн алчглаа гэж цочирдон сууж байх хооронд Торгл бусад хэдийг нь бүгдийг нь ална. Цэргүүд ирж үүмэн тарьсан гээд тэр гурвыг барих гэтэл Торгл нэгнийх нь толгойг тасдахад бусд нь ч дайрч бүгдийнх нь толгойг тастан сүүлд үлдсэн нэгнээс нь яагаад Олморыг ялуулсныг асуухад Кетилийг баривчлахын тулд хүүгийнх нь үйлдэл хааныг доромжилсан хэрэг гэж түүнд хариуцлага хүлээлгэнэ гэсэн гэв. Вулф Канут дээр ирэн Кетилийн гэр бүлийнхнийг алдснаа хэлэхэд төлөвлөгөө өөрчлөгдөхгүй гэснээр тэдний эзэмшил рүү хөдлөхөөр болно. Харин хөгшин аялагч тэднийг Элингигээс торхонд нуу гаргасан байв. Манай хоёр том эзний зэртэл өөдөөс нь могой ямар уддаг зүнэгвэ өлсөж үхлээ гэсээр гарч ирнэ. Нөгөө хоёрч гайхахад та хоёртой яваагүй юм уу гэснэ. Гинэтэл морьтой давхиад яваад өгнө. Гэтэл өвгөн тариалангийн талбай дээр ухаан алдан унсан байв. Өвгнийг асруулахаар эзэгтэй Арнедийг явуулна. Арнед ширээ дүүрэн хоол бэлдэн бүгд хооллон өвгөнд халбагдан өгөх гэтэл өлсөхгүй байна гэв. Харин могой зүгээр амруун чих наад зөнөгч нь гэхээс ичээд байгаа юм гэв. Өвгөн ч уурлан өлсөхгүй байна гэтэл гидс нь хоржгонон дуугарч бүгд түүнийг шоолон инээлтэн. Үнэг могой дээр ирэн ойролцоо тариалангийн талбайн боол эзний хүүхэдтэй нь алж байшингийн шатаасан ба барьсан хүнд 3 морь өгнө гэж зарласан талаар мэдэгдэнэ. Могойч болгоомжилсан дээр байх. Өнөөдрөөс 3-аараа манаанд гар түүнийг олсон ч барих хэрэггүй. Нэмэлт хүч дууд гэв. Нөгөө хитэн ч манаанд гарч яваад оргосон боолыг ойд унтж байхад нь олох ба бусдыгаа дуудан дуудахгүй гэж шагналын мориноос болон муудалцсан ойрлолдно. Гэтэл нөгөөх нь аль хэдийн тэдний хажууд ирчихсэн тэдэн рүү дайрна. Оргосон боол гүрвлийг алан нэг морийг нь унан давхиж байгаа харагдана. Үнэг дорой хоёрч араас нь ойрлон могой сэлмээ авахааргүй. Харин Арнед түүнийг хараад Гардар гэж ойрлоход зогтож явсан боол түүнийг хараад чамааг оллоо ихнэр минь гэв. Та хоёр минь ийм ойрхон байжээ. Хяалтын сайн уу? Одоо ч том болсон байх даа гэхэд Арнед сандран зогсно. Гардар түүнд ойртон гэрлүүгээ явцгаая гэхэд могой гарч ирэн мориных нь хүзүүг цавчин унгана. Гардарч могой руу дайран могой ажиглаж байгаад бэртсэн газарт нь зохиход Гардар шархаа байран тонгооход хүзүүнд нь зохин ухаан алдуулна. Үнэг дорох хоёрч түүнийг хүлээд авч явах ба Эйнер юу хийх талаар бодон сандран суна. Явж түүнийг оргуулъя гээд Торфиныг хүчээ зээлдүүлээч гэхэд Арнед ийм үед юу ч хийхгүй байсан нь дээр шуурга өнгөрөхийг хүлээнэ гэв. Арнед ч өөрийнхөө талаар яран Шведийн нэгэн тосгонд амьдардаг байсан ба ойн гүнд төмөртэй намайг олцсноор тэр намгийг эзэмшихийн төлөө маргаан гарч тосгоных нь бүх ирчүүд тулалтахаар явсан байв. Тэдний эзгүүд дайнчууд ирж байшингуудыг нь шатааж хөгшчүүдийг нь алж хүүхдүүдийг нь боол болгон зарсан ба тэр үед хүүхдээ ч алдсан гэв. Түүнийг сонсон Торфинд ч үнэхээр хэцүү санагдана. Өнөөдөр Гардарыг хараад түүнээс маш их хайсан. Тэр их өөрчлөгдсөн байсан. Энэ удаа би ирчүүдийн шуурганаас хүүхдээ хамгаалах хэрэгтэй. Миний гидсэнд эзний хүүхэд байгаа. Тийм болохоор шуурга өнгөртөл юу ч хийлгүй хүлээгээч гэв. Гэтэл Арнед шүн болсон хойно гарах гэж байхад нь өвгөн шуурга өнгөрөхийг хүлээнэ гээгүй юм уу? Та нар намайг бүр зөнчгсөн гэж боджээ гэхэд ядаж шархыг нь эмчилж өгөх гэсэн юм гэв. Өвгөнч би бас шуурга өнгөрөхийг хүлээж байсан удаатай. Кетил тосгоны үзэсгэлэнтэй охинд дурлсан. Гэвч ойролцоо тосгоны Эбег их залуугийн нүдэнд тусч Кетил охиныг хамгаалахаар тулалдъя гэсэн ч Эбегээс айж байсан хүмүүс их байсан учраас өвгөн яах ч аргагүй өгч явуулж байсан байв. Тэр охины хормын өдөр Эбед үс сансан хүмүүс
тэдэн рүү дайрсныг сонсон. Гэтэл очсон ч бүх зүйл аль хэдийн үнс болж хайртай бүсгүй нас барсан байсан талаар ярин тус болж чадахгүй байгаад уучлаарай гэв. Арнейд удахгүй эргээд ирнэ гэд явна. Хамгаалагч нарын байрладаг газар ирэхэд могоо эзэгтэйтэй уулзахаар гарч байх ба түүнээс нөхөртэй нь уулзуулахыг гуйхад татгалзан түүнийг өвгөнийх рүү хүргэж өг гээд өөрөө эзэгтэйтэй уулзахаар явна. Арнейд ч туслахаас нь нөхөртэй нь уулзуулж өгөөч гэж гуйхад нөгөөх нь бусадтай худал хийлэн том ах эмчлэхийг зөвшөөрсөн гэд оруулна. Гардарч түүнээс уучлалтгүй. Дахиж та хоёрыг орхихгүй гэхэд Арнейд ч уйлан түүнээс уучлалтгүй. Нөгөө нөхөр одоо хангалттай гэд очтол Гардар босч ирэн түүний хүзүүг тас хазчихна. Арнейдыг хутгийг нь аваад олсыг нь тасал гэж орлоо. Могоог эргэж ирэхэд аль хэдийн бүгдийг нь алаа зүгтсэн байв. Газарт байх нэгэн сэлмийг харан Гардарыг дахин шархацсан гэдгийг мэднэ. Энд морь байгаагүй болохоор холдож чадаагүй байгаа. Тариалан дотор шийдэх болно. Олох юм бол шууд алнаа гэв. Эйнар чи өмнө нь дайн болон боолчлалыг арилгах боломжтой болов уу гэж байсан. Чамд санаа байгаа юм уу гэхэд Торфин дайн маш олон боолуудыг бий болгодог. Дайн багасвал боолууд ч цөөрөх байх. Алсан хүмүүсийнхээ төлөө нүглээ намжлан 50 нойрсож чадах газар аваачих хэрэгтэй гэв. Эйнар викингүүд хүртэл хүрч чадхааргүй гадуурхагдсан хүмүүсийн газар гэхэд Торфин Винландын талаар санаж хүүхэд байхдаа Лейф гэх далайчнаас сонсож байсан гэд ярилцаж байтал үнэг хүмүүс дагуулan ирж сарвчийг нь шалган хамаг юмыг нь өнгөчнө. Торфинч Гардарыг зогтсон гэдгийг ойлгоно. Могой хоёр хүнтэйгээ өвгний герт Арнейдыг манаж байгаа харагдана. Манай хоёр ч Арнейд дээр ирэхэд түүнийг би зүгтаалгасан юм. Манаж байсан хүн болон шалгахаар ирсэн хамгаалагчдыг Гардар бүгдийг нь алсан. Тулалдаж байгаад тэр ч гэсэн хүн шархатсан. Бороонд том эзний герт хамт зүгтаж ирээд эмчилж байтал ухаан алдсан болохоор зөөж чадалгүй герт нь уусан. Том эзэн ч тусалсан. Харин тэд Гардарыг надтай уулзахаар ирэхийг хүлээж байгаа. Бид хоёр хүүхдээ алдан хоёул хоёр талд хөөрхийлөлтэй амьдралаар амьдарсан гэд уйлна. Өвгөнч тэдний боол болсон нь азгүй байсан л төдий. Чи бит хоёрч азгүй байсан бол боол болсон байж магадгүй гэв. Могооч бид 5 хүнээ алдсан. Тэр новшийг алахгүй бол сэтгэл амрахгүй. Хүмүүсээ алдчихад яаж илд бариад явах юм гэхэд өвгөн. Тэгвэл илдээ хаяхад болно. Чам тариалангаа өгье. Газар малтаж амьдрал бүтээ. Илд савхаас дээр би дахиж босож чадахгүй. Удахгүй үхнэ гэв. Туслах нь модны цаана хүн байна гэснээр гурвал морио унаад араас нь давхина. Энэ үед Торфин өвгөнийх рүү орж өвгөний орондоороос Гардарыг гарган тэргэнд суулгаж байтал могоо эргээд ирсэн байв. Гардарыг өг гээд сэлмээ суулгахад Торфин тулалдах хэсэгтээ эргэлзэн зогсно. Могоог ойртон ирэхэд Торфин шууд л цохих гэж дайрахад могоо бултан зүрүүлэд хүзүүг нь онилон дайрна. Арнейд өвгөн хоёрч хоёул гайхан харцгаана. Торфин байрлал аван зогсоход могоо сонин байрлал байна. Жад сүхч биш. Илдч биш гэж гайхна. Могой түүн рүү араас нь дайран Торфин өмнө нь тулалдаж байсан хүмүүсээс хамгийн хурдан нь байна. Бас элднийхээ муруу хэлбэрийг ашиглаад байна гэж бодно. Харин могой зэвсэггүй хүний эсрэг ингэж байдаг. Би Миклагардын дайчин шүү дээ. Ямар гэж мангасуудын дунд байсан юм бэ гэж бодно. Торфинч дайрж могой цохилтоос нь бултан эргээд дайрахад Торфин бултсаар гидсэнд нь зохин араас нь угсруулан дайрсан ч могой бултсаар Торфин түүний хөл рүү өшөглөн унах үед нь цохих гэж дайрсан ч могоо нүрийг нь зүсна. Хоёул бие бинийгээ хүчтэй юм гэж бодон харна. Торфин ийм чадварлаг байж яагаад тариалангийн хамгаалагч хийж байдаг байна гэж бодоход могоо ийм залуу яаж яваад боол болсныг гайхна. Могоо дахин араас нь угсруулан дайрч Торфин бултсаар хөдөлгөөн нь харагдаад эхэллээ гэж бодтол түүний гидсэн төшөглөн Торфиныг тэрэгнээс холдуулна. Арнейд ч Гардарыг битгий алаач гэж гойно. Могоо тэр миний 5 туслахыг алсан. Өршөөж чадахгүй гээд сэлмээ түүний цээжинд зоо. Торфин Арнейд хоёрт шийтгэл оноон гэтэл гинэтл Гардар босч ирэн түүний хүзүүг боо. Торфин түүнийг салгах гээд дийлэхгүй. Харин Арнейд хүн маань биднийг хүлээж байгаа гэснээр Гардар могоог тавьж хүрүүгээ явцгаая гин. Торфин түүний шарах гэхэд Арнейд зүгээр дээ гэв. Өвгөнч түүнд тэргээ зээлдүүлэхээр болж Гардар Арнейд хоёр морин тэргэнд суун тариалангийн талбай дундуур явцгаана. Тэд хүүхдийнхаа талаар ярилцсан Гардар түүний өвөр дээр унан дахиж хизээч та хоёрыг орхихгүй гэж хэлээд нас барна. Энэ үед Торгол тэр хидж ирсэн байх ба аав нь нөгөө торхноосоо гаралгүй явсаар ирсэн байв. Торголч бүх ирчүүдэд цуглуулan тулаанд бэлтэнэ гэв. Хамгаалагчид ч юу болсон талаар ярилцсан зогсно. Гэтэл манай хоёрыг хүлчихсэн байгаа харагдана. Эзэн ч хачин царайлчихсан Арнейдыг хайж байтал эхнэр нь түүнийг морины зүчэнд хүлээтэй байгаа. Хуучин нөхөр нь ирж хамт орох гэсэн. Бас манай хоёр боол тэдэнд тусалсан гэхэд эзэн орох гэсэнд нь их л уурлана. Харин хөгшин аялагч Торфинтой уулзахаар иртэл могоо хэрэг тарьсан болохоор эзний зөвшөөрөлгүй уулзуулахгүй гэснээр могоотой хамт эзнээс асуухаар болно. Патерч хөгшин аялагчаас дахиад 2 боол авах боломжтой юу гэж асууна. Арнейдыг харж байсан хамгаалагч бид чамааг шийтгэх байсан бол гээд түүнийг оролдож байтал
эзэн ирчихсэн. Юу хийгээд байгаа юм гэв. Нөгөөх нь сандран та ирчихсэн юм уу гэтэл эндээс зайл гэв. Эзэн ч зогтохыг хүсэе юу? Яагаад гэд шууд л түүнийг цохиод унахчихна. Арнейд ч дахиж битгий цохиоч. Гидсэнд маань таны хүүхэд байгаа гэхэд чамд яаж итгэдэг юм гэд бүрч их зодно. Гэтэл могоо түүний модыг барин зогсоод эзэн ч баг зэрэг тайвшран Патерт түүнийг эмчил гэж хэлээд явхад хөгшин аялагч энэ боол охин хэрэггүй бол надад зараач гин. Эзэн Торфин Эйнер хоёрыг хүсснээрээ аваад яв. Гэхдээ түүнийг зарахгүй гээд явна. Манай хоёрыг ирэхэд Арнейд зодуулаад биеийн хүнд ухаангүй хэвтэж байв. Харин эзэн байшиндаа иргэн ирж сэлмээ гаргаж ирэн миний имийг хулгайлах гэсэн хэнийг ч өршөөхгүй. Тэр нь хаан байсан ч гэв. 350 орчим хүн цуглуулсан байх ба тэд бүгд эзэнд өртөө тулаанд оролцвол өрийг нь дарна гэж цуглуулсан гэв. Канот зэргүүттэйгээ аль хэдийн ирсэн байх ба иргэдээр байсан хүмүүс рүү ном сум харуулхад бүгд зүгтцгааж Канот Кейтл рүү илч явуулан иргэдээр байрлахаар болно. Илч түүнийг болон овгийнхныг нь 10 жилийн цөллөгт явуулах болсныг мэдэгдээд явна. Эзэн хэрэгцээгүй юмнууд зүгээр газардуулчихлаа. Цөллөг гинэ муу бацаа хөөрч байх шив гэж уурлана. Тоорголж ирж хааны цэргүүд иргэдээр буудалсан. Ойролцоогоор 100 цэрэг байна гэхэд нөгөө хэд нь ч инээлтэн манай 3-ны нэгт ч хүрэхгүй юм байна гэж баярлан хааны толгойг авчирсан хүнд хүссэн шагналыг нь өгнө гэж амлан. Могоо үнэг хоёр хааны цэргүүдийг холоос ажиглаж байх ба том майхны эргэн тойронд байгаа нь хааны албатууд гэхэд үнэг тэд бүгд тооргил шиг хүчтэй гэсэн үг үг. Харин цагаан өмнөхтэй нь Йомын дайчид гэхэд үнэг нусан сугаран гайхан харна. Могооч түүнийг шоолон чамааг ийм царай гаргахыг анх удаа харж байна гин. Могоо дайнд бэлдэн хувцас өмсөж туслахуудаа явахыг хүсэж байгаа хүн байвал явж болно гэв. Үнэг түүнийг яах талаар асуухад би бол командлагч тэр хөөрчгсөн 350 амьтдыг өхүүлэхгүй тулд хичээнэ гэв. Нөгөө хэдэн ч тэднийг бариад хаанд өгчихъя гэхэд зарим нь торглыг яаж барьж өгөх юм. Дээрээс нь алдартай төмөр нудрагт Кейтэлж байна гин. Үнэгч аха хамт цугтцгаая гэж гуйхад могоо төмөр нудрагт бол миний ах шиг хүн. Би мөшгүүлж явахдаа түүнд найдан энд харайланд арай гэж зугтаж ирсэн. Гэтэл огт өөр хүн байсан. Заримдаа адилхан нэртэй гэдгээ ашигладаг гэхэд нөгөө хэдэн ч гутамшигтай юм гэцгэн. Могооч нилээд удаан үнгүй хоол идлээ. Одоо хоолны мөнгөө төлөх хэрэгтэй гэд явхад буссан ч түүнийг дагахаар болно. Эзэн ч хүмүүсээ дагуулan дайрч эхэлнэ. Энэ үед Торфин Эйнер нар нууцаар Арнейдыг аваад явна. Йомын дайчдын өөдөөс юу ч хийж чадахгүй алуулцгааж байв. Энэ үед Торгл сэлж явсаар Канотын ард ирсэн байв. Ихэнх хүнээ алдан хэцүү байдалд орж могоо ухрахыг тушаана. Гэтэл эзний араас нэг цэрэг дайран дуулган өвсрөн унахад Вүлф Кейтл байж магадгүй хүн унлаа. Очиж шалгаад ирийг нь. Торглч Канотын араас дайрахад Канот сэлмээрээ хааж амжина. Хамгаалагчдыг нь алан түүнийг өшөглөж унгаад цавчих гэтэл Вүлф сэлмээ шидэн гартан зоон түүнийг түлхэж унган хоолойг нь бооно. Торгл нэг нүдийг нь ухан арай гэж босоход цэргүүд нэмэгдэн ирж Торгл далаа руу зүгтэнгүй. Харин эзэн газарт унсан байх ба могоо түүнийг аваад явна. Энэ үед Арнейд сэргэн Торфин Эйнер хоёрт талархснаа хэлээд нас барна. Гэтэл могоо эзнийг үрчгсэн гарч ирэхэд түүнийг харсан Эйнер галзууртлаа уурлаж тэр Арнейдыг алсан. Түүнийг ч гэсэн алнаа гэхэд Торфин зогсоох гээд дийлэхгүй түүнийг цохиод авна. Манай хэд ч Арнейдыг оршуулан Торфин Каноттой уулзнаа гэхэд хөгшин аялагч яг одоо явцгаая. Энэ удаа чамааг Сландад аваачмаар байна гэж гуйна. Торфин ч яаж игээд амьд эргэж ирнэ гэд явна. Олмор хамгаалагчны байранд ирэхэд шархтаж гэмтсэн хүмүүс дүүрэн байгааг хараад айд сандран нус нулимсандаа хутгалтан бөөлжин сууна. Могоо эзний гэрийнхэн дээр ирэн 2 дахь удаа бууж өгөх санал явууллаа. Цөллөгт явах нь хിവэрэ. Үргэлжлүүлэн тулдах уу, бууж өгөх үү гэхэд эзэгтэй уурлан чи ийм арчаагүй байснаас л боллоо гэд түүн рүү хувинтай ус шиднэ. Торгл үргэлжлүүлнэ гэвэл чи яах юм гэхэд могоо хамт тултнаа гэв. Торглж баярлан ийм л байх хэрэгтэй гэхэд өвгөн чи энийг шийдэхгүй Кейтлийн залгамжлагч шийдэх хэрэгтэй гэсэн нь Олмор байв. Олморч муухай царайлан бууж өгье. Хүмүүсээ ч тэр өөрөө ч тэр үххээс айж байна гэв. Харин энэ үед Торфин Кейтл эзнийг төлөөлж Каноттой уулзахаар ирснээ хэлнэ. Цэргүүд ч боол байж гэж шоолж инээлтэн Кейтл овгийнх биш бол уулзуулахгүй гэв. Миний нэрийг дамжуулбал хаан таних байх. 4 жилийн өмнө түүний хамгаалагч хийж байсан гэхэд түүнийг цохиод сэрж үз өмхий боол минь гэв. Вүлф Канотод Торсын хүү Торфин гэх хүн ирсэн талаар хэлсэн ч Канот уулзах шаардлагагүй гэв. Эйнер ч араас нь ирж явцгаая гэж гуйна. Харин Торфин тэдний мөрөнд оролцсон. Би ялвал хаантай ярилцмаар байна гин. Баавган алуурчин Дрот би хизээч ингэж доромжлуулж байгаагүй гэд түүн рүү дайрна. Дрот ч цогсоор Вүлф
тэр үнэхээр цохиулж сурсан хүн байна. Цохилт хүрэхийн өмнө маш бага хөдөлгөөнөөр бултуулж байна гэж бодно. Могой Олмортой хамт бууж өгөх болсноо хэлэхээр ирээд Торфныг хараад яваагүй юу хийж байгаа юм. Чи ч үнэхээр зөөлөн сэтгэлтэй хүн юм даа гэв. Торфинч босч ирэн юундаа зүгээр зогсоод байгаа юм. Дахиад 68 үлдсэн. Хурдал би хүн хүлээлгч гисэн. Яарч байна гэв. Могой түүнийг болиулах гэтэл Эйнер түүнийг зогсоод оройч болж дрот арай гэж 100 зохиод өөрөө ядран унана. Торсын хүү Торфин эргэлдсэнд уучлаарай. Чи бол жинхэнэ дайчин гэд Вульфэд түүний хүсэлтийг биелүүлж өгөөч гэж гуйна. Вульф чи үнэхээр сайн бэлтгэгдсэн бололтой. Яагаад зөвлөж зохиогүйг нь асуухад та нартай анх уулзаж байна. Та нар миний дайсан биш. Надад дайсан байхгүй гэв. Торфинч Эйнерийг дагуулan Кануттай уулзахаар явна. Канут уулзалгүй удсан байна. Чамайг боол болгосон. Бас Ашиладын явдалд үс санаж байгаа биз дээ гэхэд Дайны хааны удам руу илт чиглүүлсэн би амьд байгаадаа л талархаж байна. Нүүрэнд чинь сорив үлдээсэнд уучлаарай гэв. Вүүлвч өмнө нь Торколтой энэ тэнцүү тулалдсан гэгддэг ийм жижигхэн залуу байсан гэж үгэж гайхав. Торфин тариаланг тайван орхих гэхэд чадахгүй. Кэтлийн тал ихэлсэн. Түүний хүү Олмор миний 10 хүнийг алсан гэв. Одоо хангалттай биздээ тариалангийн 100 гаруй хүн өгчгээд байна гэхэд Кэтлийн овог цөллөгт явах хүртэл тулаан дуусахгүй. Түүний хөрөнгө миний төлөвлөгөөнд хэрэгтэй гэв. Гэтэл Канутын бодолд аавынхын толгой гарч ирэн хаан болох болоогүй байх шүү. Ийм дор дамтанд сэтгэлээ илчилж байдаг. Тэд бол хөөрхөлттэй хонин сүрэг. Чи бол хончин. Хончны ажлыг хонь хизээж ойлгохгүй. Энэ залуу аюултай. Түүнийг алах хэрэгтэй гин. Харин Торфин чи ирэх мэдлээ ашиглаж байгаа бол би зүгтнаа гэв. Канут тэгээд л болоо юу гэхэд өөр яаж чадах юм? Энд чамтай алалцгих гээ юу? Зүгтхаас өөр сонголт алга гэд явах гэтэл Канут ч түүнийг шоолж инэн. Ийм царайтай болон байж уулзчихад тариалан гизлэхэ боль гэж хэлэхээр ирсэн юм уу? Мулгуу амтэн гэд түүнийг шоолон инэн. Торфин чиний бүтээх дэлхийд амьдч чадахгүй хүмүүсийн төлөө хааны гар хүрхээргүй газарт амар тайван улс байгуулнаа гэв. Миний ажлын цоорсон жижигхэн хэсгийг чи бүглэнэ гэж үг гэхэд чи ч бас миний ажлыг нэмэхгүй тулд хичээ гэхэд ийм яривхтай хэлэлцээр анх удаа сонслоо гэв. Харин Торглийг ирэхэд аль хэдийн Канут хүмүүсээ дагуулan явсан байгааг хараад дайн дуусаагүй байхад явчихлаа гэж уурлана. Вульф Плокийг дургүй байгаа талаар хэлж яагаад тариалан орхисныг ойлгохгүй байна гэснийг дамжуулна. Канут чи ч гэсэн дургүй байна уу гэхэд үгүй гэв. Бусад тариалан эзлэхээч цуцал Торфины ажлыг нэмэхгүй байг гин. Энэ явдлаас хойш Канут дайнын армийг тарааж ердөө 16 хөлөгтэй үлдэн санаа зовоож байсан Английн бослогч болоогүй ба Английн язгууртнууд ч түүнд итгэл хүлээлгэсэн байв. Торфин Эйнер дээр ирэн амар тайван амьдарч болох газар байхгүй бол Винландд өөрсдөө бүтээцгээе хамт явъя гин. Манай хоёр чөгшин аялагчтай хамт явах ба нөгөө хэд нь тэднийг гаргаж өгнө. Могооч эзэн болон тариалангийнханд чиний хэлснээр залуу эзэн хааныг ятгсан гэж хэлье гэв. Харин Патер Арнедийн буул шиг би харж хандах болно гин. Олморч маш их баярлалаа. Чам шиг болмоор байна. Хүчтэй, сайхан сэтгэлтэй, жинхэнэ эр хүн гэхэд тулалдахгүй гэж шийдсэн гэж сонссон. Энэ бол гайхалтай. Тариалангаа дахин босгож сайн хамгаалаарай гин. Харин том эзэнд үргэлж тусалдаг байсанд нь талархснаа хэлээд хөдлөнө. Могооч араас нь намайг Гримийн хүү Рол гэдэг гэж орилно. Харин мань эзэн гуниг гутрал болоо сууж байх ба Олмор болон хамгаалагчид тариаланд туслан ажиллацгаах ба туслахууд нь могоог ажил хийхгүй байна гэж уралцгаана. Манай хэд ч явсаар Исландд ирнэ. Эйнер тариалангүй газар байх нэ. Арлынхан бүгд хонь өхөр хариулдаг уу гэхэд үгүй дээ. Урчууд загасчд ч байгаа. Бүгд малчин болчихвол бэлчээрийн газар хүрэлцэхгүй гин. Торфны тосгоныхон нийлээд загасчилж амьдардаг хүмүүс гэхэд Торфин гайхаж Эйнер чи энд амьдарч байсан биз дээ гин. Торфинч 6 орчим настайдаа гэрээсээ яваад тэрнээс хойш гэж бодож байснаа би одоо хэдтэй юм бэ гэж гайхав. Тосгон харагдаж байна гэхэд гинэт хайгаад эхэллээ. Ямар нүрээрээ ээж ихч хоёртой уулзнаа гэхэд хөгшин аялагч түүнийг шоолон инээ. Тосгоныхон ч түүнийг хараа танихгүй. Юулва дүүтэй байсан билүү? Энд амьдарч байсан юм бол миний нэрийг хэлэхэд Торфин олон жил өнгөрсөн байна гин. Харин ихч Норвег 8-ачинг шуналтай байна гэд муудалцаж байв. Хөгшин аялагч эцэст нь аваад ирлээ. Энэ бол Торфин гэв. Торфин ч ихчээ гэд гүүгээд очтол нүүрлүү нүшгэлж унгаад тийм хүн танихгүй гэв. Хөгшин аялагч тэр бол чиний дүү Торфин гэхэд дүү маань багадаа өгсөн. Ээж бит хоёрын сэтгэлийг дээрдүүлэх гэж зохиосон юм уу гэд Торфиныг заамдан өргөөд хөгшин хүн хуурлаа гэв. Манай хүн ч мартагчсан гэд хямраад сууж байх ба нөгөө хэд нь гэрт чинь очие. Ээж чинь бол таньнаа гэв. Гэртээ ирэхэд ээж нь түүнийг хараад л ямар том болоо вэ гэд уйлна. Яг аав шиг харагдаж байна гэхэд Торфин ч уйлан бүх зүйлд уучлаарай гэв.
Ээж нь эргээд тавтай морил гэв. Харин Ари ихчдэн суусан байх ба Торфиныг ирсэн гэдгийг сонсоод ирнэ. Ари түүнээс уучлалтгүй биднээс болж аав чинь гэхэд үгүй дээ би л тэнэг байж гин. Юулбач гэртээ ирж Торфиныг хараад бүр гэрт маань ирчихсэн байна. Муу луйварчин гэд дахиад л дайрна. Ээж нь тэр бол Торфин мөн гэхэд би ирлээ ихчээ гэд тэрвэрх гэтэл өдөө хүртэл хаагур явж байсан новшвэ гэд зогчхно. Эйнар чи зүгээр үү гэхэд зүгээрээ би зохиулаад сурчсан гэж хэлээд унаад өгнө. Эйнарч ганцхан зогчхлоо гэж гайхна. Торфинч гэрийнхэнд аав нь өгснээс хойш тариалангаас явах хүртэлх өөрийн туулсан бүхнээ ярьж өгнө. Зарим зүйлсээ нууж ярьсан ч сонссон хүмүүсийг хэлэх үггүй болгоно. Би их нүгэл үйлдэлсэн амар тайван улс байгуулахын төлөө Винланд руу явах хэрэгтэй гэхэд ээж нь түүнийг явдаа гин. Аав бид хоёр ч гэсэн зогтож энэ аралд ирсэн. Хүмүүс дайн боолчлолоос мултарч тэнгэрийн хаяа руу зүгтэн очих газарт нь чи амар тайван улсыг байгуулж тэр хүмүүсийг угтаж ав. Түүний төлөө амьдар Торсын хүү Торфин гэв. Ийхүү аниман дуусаж байна. Дуустал нь үзсэнд маш их баярлалаа. Бичлэг маань таалагдсан бол лайк, subscribe дарж дэмжээрэй. Удахгүй дараагийн анимаараа иргэн уулзъя. Хонхоо асаагаад хүлээж байгаарай. Баяртай.